нөгөө төлөв сонсоод за энэ дэр чинь клип бид нар ороод өгөө гэсэн тийм бол байхгүй шүү дээ. Тийм дэлхийд баг нэг дундар хийцэн байдаг шүү дээ. Яасан бацаа нэгт орлоо. Хиймээргүй байсан ажлаа хүртэл хийштэй тэр чинь бол тий дандаа л дуулаад явна гэж байхгүй. Тэгээд ороод тэр чинь what гэд би 2 удаа what л гэж хэлсэн. Тэгээ гараа явсан. Асуудал харилцааг янз янзын болоод дуусна. Төөсөн шууд гэдэг дөө дис юм уу эсвэл ягаад ингэсэн яасан ингээд тэрэн дээр ингээд нэг ярьчи те. Сайн байцгаана эрхэм өндөд үзэгч сонсогчдоо Жошогийн подкаст эпизод 18 эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд өнөөдрийн маань дугаарт маш эрхэм өндтэй нэгэн зочин миний хар багын найз маань хүрэлцэн ирсэн байна. Энэхүү зочин бол флаш хамтлагийн ахлагч Нанди Эрдэнэ буюу Нандаа маань хүрэлцэн ирсэн байна. За хүрэлцэн ирсэнд баярлалаа бро. Юу байна? Тайван. Маш их ажил төрлийнхаа хажуугаар цаг заваар хүрэлцэн найзгаа подкастыг дэмжиж байгаад маш их баярлалаа. Сайн. За баярлалаа. Ингээд Жошуд бас өнөөдрийн мэндийг хүргэе. Үзэж байгаа бүх үзэгчдэд бас өнөөдрийн мэндийг хүргэе. За бараг сараа явж байгаа гэж байна тий. Тэгэхээр үзэгчтэй хандаад л ихэд ямар ч бит хоёр тэгээд хоорондоо сайхан ярилцъя. Та бүхэндээ бас сонирхолтой уйд ахарг подкастыг хүргэхийг зорж байна. Бит хоёрын хувьд бол бүр ингээд маш олон жилийн түүхүүд байгаа. Учираас ер нь хөшгөний ард, тайзны ард юу болсон, яасан хийсэн гэдэг маш олон хүмүүсийн асуултанд битээр нь хариулчихна. Дээрэс нь зөвхөн урлаг уран сайхан гэхээс илүү яг өнөөдөр бид нэр яаж амьдарч байна. Одоо тий дэлхийд ертөнцийн дээр хүний амьдрал гэдэг чинь бас тиймч бидний төсөөлж тэр урлагийн тайзан дээр байсан бацаануудын төсөөлж ирснээс шал өөр үт юм байна. Тэгээд өнөөдрийнхөө амьдралыг бас та бүхэндээ юу ч нуухгүйгээр нээлттэй сайхан ярилцъя гэж бодож байна. Тэгээд найзаасаа одоо шууд ажилдаа ороод асуултуудаа асуугаад эхлэе. Тэгээд хоёулаа чөлөөтэй явчих тий. Тий. Хоёулаа ч ойр туулцааг байгаа шүү дээ. Ойр тус уулзаагүй. Тэгээд нөгөө подкастуудаар бас аль болох яриаггүй юмнуудыг бас яриулахын тулд найз нь жоохон нэх яригддаггүй асуултуудыг асууна. За, Нандагийн хувьд ер нь ямар ч одоо номыг уншсан зохиолч байгаа талаар мэдвэл илүү сонирхолтой байдаг шиг. Нандаа гэдэг хүн ер нь хин юм бэ? Хаана төрж ирсэн юм бэ? Хотын хуу гэдгээс эхлээд яриа авъя. Аль сургуулийг төгссөн? Хаана өссөн? За Нанди гэдэг хүн бол за Улаанбаатарт төрсөн. За тэгээд 10 жилээ 77 сургуулийг төгссөн. За тэгээд их сургуулаа радио телевизийн дээд сургуулийн их сургуулийг төгссөн. За тэгээд мэргэжлэх юм бол найруулагч болон жүжигчин гэдэг мэргэжилтэй. Найруулагч жүжигчнэрээ бас кино тоглолцсон те. Өөдөгч чинь тэгээд яг бүтэн кино биш л те. Зүгээр ямарс нэг туслах дүр үсгээл. Яг нэг бүтэн киноны санал байсан. Тухайн үед бид нараас гадагшаа тоглолтоо байсан учраас найруулагчд маань ингээд амжихгүй нэ гэж хэлээд. За ядаж нэг туслах дүрмжсэн ороод гарах гэл. Нандагийн талаар ярихын тулд хэдүүлээ хүүхдийн ордонд руу зайлшгүй очих шаардлагатай болно. Тэгээ хүүхдийн ордонд хэдэн настайгаасаа явсан. Ер нь одоо яагаад хүүхдийн ордонд явъя гэж шийдсэн. Өөрийгөө дуулах хавьяастай гэдгийг хизэнээс мэдж эхэлсэн ингээд бүр урагшаага явуулаа. За би чинь хүүхдийн ордонд чинь заа нэг 4-р ангиас ахуулж явсан баг. Нэг 6 жил явсан байдээ. Тэр чинь 4-р ангиас ахуулж яваад 10-р анги хүртлээ явдаг байхгүй хүүхдийн ордоо. Тэгээд хүүхдийн ордны ганчин багш хамтралгандаар дуулаач ингээд суралцаад. За тэгээд суралцж байхдаа олон сайхан найз нартай болсон. За мөн багшаасаа маш олон гахалтай зүйлүүдийг сурж авсан. Ер нь дуу хөгжим дуртай болсон. Маш том төлөвлөсөн. Тэрнээс өмнө бол яг ээж ихч мэгч маань аваг бэлдээл тэмцээн уралдаанд ордог хүүхдээсэн. Тэгээд яг миний өссөн төрсэн газар ч юм болохоор налах төрсөн. Налах юм чи. Тий. Налах төрөд манай өө эмээ чи яг налахын анх ингээ үсэж байхад нь очиж тэнд амьд
уурхай гадна ажилладаг гэсэн манай өвөө чинь. Тэгээ манай ээж тэр тэнд 10 жилээ төгсөөд би болохоор тэнд нэг 2 или 3 дахь хүртлээ байгаа л. Тэгээд юу яасан бэ? Хот руу орсон бэ. Би мэдтгүй наац одоо 20 жил найзалчаад налах болох те. Тэгэхээр мэдгүй юм зөндөл байгаа юм байна да. За налах төгтөрөл. Тэгээ ер нь багасаа ингээд жоохон дуулцдаг байсан юм уу те? Тэгээ багасаа л дуулцдаг байсан шүү дээ. Тэгээд манай ээж ихч хоёр л айгуу гоё чиглүүлж өгсөн гэж боддог. Ээж ч бол дууны төлөө мэддэг юм. Манай ээж чи болохоор ерөнхийдөө өөрөө айгуу гоё дуулдаг гэсэн. Гитар тоглоно. Манай аав авчаас өөрөө гитар төгөлдрөмөр дардаг. Оо зөө. Ер нь бол гэр бүлийн нэг урлагийн нэг тоглолт мөглөл хийчихдэг гэртээ. Тэгвэл уусаа хөгжмийн мэдрэмжтэй айлын юм тийм шүү дээ. Тийм. Тэгээд манай бас гол нөлөөсөн хүн маань манай ээжийн доотлын дүү нийтээ. Игч манаас очки гэдэг ч манай. Очки игч манаас намайг тэн урлаг туртаа болгосон. Ээжийн даалгасан одоо нөгөө за энэ хүүхд тэмцээн орно гэхэд манай игч бэлдэж аваад найз нартайгаа нийлээл бүжиг тавтуулаад төрсөгч нь манай ээжийн дүү. За. Тэгэл ерөөхдөө бэлдээл. Би ч баг хэд за сая сүүлд ээж аванд очиод нэг юу үзчихсэн чинь өрөмжлөл дээр үе нэг ямгарын нүд гарч ирсэн шүү дээ. Харьцтай. Тэгээ ийм юм байсан гэдэг. Тэгсэн чинь бүр 92 онд тэмцээнд орсон байлээ. 92 он тэмцээнд ороод төрүүлж ирсэн. Чи чинь тэр хэдэн онд юм бэ? За тэгээ 3 нас мастатай хүртэл тэмцээнд орсон ч ашиг. Тэгээ 3 нас төгч одоо өөдөө чинь сайхан тоглоод явж байгаа гэдэг. Тэгсэн чинь бүр тэмцээнд оруулаад намайг чинь бүжгийн тэмцээнд орсон явж байгаа шиг. Илүүхэн байгаадсэн байна те. Тийм юм шүү. Тэгээ нэг адтаа л яваадсан юм шиг нэг хөрхөн. Нэг бүжгэлдэг нэг юм гуглтэй шиг харагдсан юм шиг дуулцдаг те. Тэгэл тэр үе тухайн үе дээр үе нэг айзан хамтлаг харш хамтлаг гэл тэр үеийн дуунуудын ах нарын дуунуудаас бороо мороо гэдэг талын хайр маяг гэл дээр үеийн дуунууд ээж аав үе. Тэр дуунуудыг цээжлүүлээл намайг тэмцээнд оруулаад нөгөө тэр хөрхөн бас амжилт олол. 1 2 3 байранд орол. Шагнал мангаллыг мөнгөн шагнал мангалагч авч маавал. Тэгэл нэг тиймэрхүү дурсамж байдэ. Тэгэж явсаар хагаад арай жоохон юу яагаад одоо юу гэдэг чи одоо тухайн хүүхдээ авьяасыг өшөө жоохон дээшлүүлээд арай жоохон мэрэгжлийн хүүхдээ ордны дуулагчид дуул Монгол нэгвэл. Тэгээд за одоо тэгвэл дараагийн хоцыг эргүүлэх нөгөө Мегат 2 чинь хараацай болно нэсэд гээд дуулдаг. Ямар хамтлаг үлээд нэр нь тэр чинь хүүхдийн ордны дэх кавертит хамтлаг. Кавертит хамтлаг те. Тэр чинь яаж яваад? Тэр чинь болохоор намайг яг орсон үед Мега чинь төрөл орсон байсан. Хүүхдийн ордонд. Тэгээд болдоо сүхэ гээд жагаа мага гэд найз нартай нийлцсэн. Мега ч яг нөгөө хараацаа марацаад болчихсон байхгүй. Тэгээд дараа нь Кавертит 2 гэд байгуулад Кавертит 2 гэдэг хамтлагт нь би ороод ганагш намайг Мегат оруулаад дээрээс нь алтан сүх бямб цагаан гэд. Тэгэл бид дөрв чинь бас Кавертит 2 хамтлаг боллоо. Хүүгийн бодол модлыг дуулаад ганагш зохиосон доонуудыг нь дуулаад тэг үндэсний телевизийн хүүхдийн нэвтрүүлгүүд их явдаг гэсэн цоглын нэвтрүүлэг гэл тухайн үедээ. Тэгээд тэр нэвтрүүлэг цагаан сарын нэвтрүүлэг гэл. Тэгээд манай хүүхдийн орны ганагч ер нь хүүхдүүдийг бас шууд практик дээр гаргадаг, тайзан дээр шууд гарч бэлддэг, нэвтрүүлэгт орно, тэмцээн уралдаанд орлоо. Тэгээд ерөнхийдөө мундаг багшилтаа тий мэдхгүй юм байхгүй тий тэр үеийнх юм бол тий. Тэгэл маш олон уран бүтээлч төрсэн байдаг ганагшин шавнар гээд. Тэгэл ер нь хүүхдийн ордноо төгсөөл бид нар чинь ихтэй сургуульд орох болол. Тэгэл 10 жилээ төгсөөл. Гэтэ 10 жилдээ чи флаш байсан ш. Тэгээ 10 жилээ төгсчөөл тий 10 жил. Яг төгсөх гэжсэн үе дээр төгсөх гэжсэн. Чи 10 дугаар ангид байсан уу? Хэдүүлээ чи хизээ танилцсан? Хэдүүлээ чи мара 2004 мөрөө. 2005 онд 10 жилээ төгссөн гэхэр чи 4 онд тахгүй. Тэрнээс таан танилцсан байлгүй. 3 4 л ах. Тий 10 жилээ төгсөөгүй байсан шүү дээ. 2005 онд төгссөн шүү дээ. Тий 2005 төгсөөгүй байхдаа танилцсан шүү. Тэгээд их сургуульд орсон. Хөө чи сананд үнийг ангид ороод тэгээд таарсан шүү дээ тий.
Тэгэл энэ явсан төө. Аа. За хоёлаа одоо хүмүүс манай үзэгч сонсогчд маань бас сонирч байгаа. Флаш хамтлаг гэл ингээл бас тодорхой хэмжээнд ярихгүй болохгүй бах. Нэвтрүүлгийн хахад. Битээр бол ерөөхдөө нэлээ амьдрал урлаг уран сайхан хэсэлөө жоохон амьдрал яриа шүү манайхаа үзэгчтэй сонсогчтой тийм. Тийм. Гэтэ яг хүмүүсийн нэг асуугаад үлдсэн ингээд энэ тэнд явж хат асуугаад байдаг ганц нэг асуултууд өгдөө. Тэднэрт хоёлаа хариулчихъя. Флаш хамтлагч яаж байгуулагдсан? Анхны бүрэлдэхүүн хин байсан? Ер нь яаж явж байгаад анхны хамтлаг байгуулж байгаа? Хоёлаа нөгөө юутай гэрээ ихээс өмнө Томбортой гэрээ ихээс өмнө 2016-т гэрээ ихээс өмнө 16-т гэрээ ихээс өмнө чинь яг л 10 дугаар ингээд төгсөх үедээ л байгуулж ирсэн. За яг албан ёсоор хүмүүс танигдчих эхэлсэн гэх юм бол 2005 оны сүүлээр 2006 оноос хүмүүс танигдчих эхэлсэн. Тэгээд хамгийн анхны гишүүд гэх юм бол төмөрсөх гэж байгаа, төөмө гэж байгаа. Төөмө. Төөмө буюу төмөрсөх. Тий, төөмө манаас маш идэвхтэй гишүүн байсан. За ингээ тгий. Хэдүүл ингээ зохицуулаа ингээ гэд бас сэргэлэн цаачаа тий. За тэгээд төөмө манайсан, дээрэс нь баба маань байсан. За тэгээд төөмө баба бид урагч нэг анги 10 жилийн хүүхдүүд. Та нар чи нэгдүгээр орлого чи яаж явж байгаа тараас нэгдүгээр орлого сохторсон. Их чи бүр өөр захад үстэй хот. Манайх чинь нэгдүгээр орлого байсан. Нэгдээс юм аа. Нэгдүгээр орлого байгаад тэгээд би чинь нэгдүгээр орлын 36 дахь суул гэж ирээдүйн зөвсөл гэж байдаг гэсэн шүү дээ. Тэн чинь 6 дахь ангиас 8 дахь анги хүртлээ сурсан байхгүй. Тэгж яхта нөгөө бабатай танилцаад төөмө хоёртой танилцчихсан. Тэгээд нэг ангийнхаа юм чинь тий. Тэгээд баба төөмө бид гурав чинь юм бол тухайн үед чинь нөгөө яг одоо ах хамтлагын нар сэрэг мандчихсан шүү дээ. Гарч бид нар яг давлгаанд нь өртдөг байсан шүү дээ тий. Айстop дижитал гэл тий. Логино татаа гэл. Татар чинь болохоор мөнхөр тийм мөнхөр сайн гоёс тий. Тэгээ энэ гой хамтлагч яг гарч ирсэн байсан. Тэгэл тухайн үеийнхээ одоо бидний үеийг бол дуу хөгжмөр бол үнэхээр амьсгалуулсан орцуулгын хамтлагтай гэдэг шиг тий. Дуу ямар амар хүчтэй байсан юм бэ тий. Дуу өөр контентууд дэр баг байхгүй одоо тэр чинь интернет гэсэн сүртэй үз шараа ингээд дуулсан байхгүй чинь танаас дуу л байдаг гэсэн. Тэгээ клип л байдаг гэсэн. Тэгэл клип чинь бүр яг нэг ганц нэг л хамтлаг клиптэйсэн шүү дээ. Гайгүй жоохон боломжтой нууд нь тий. Тэгэл ах нарын дуунуудыг бас нөгөө тэд нар чинь CD-н дээр нөгөө инструментал гэдэг оруулж төгссөн шүү дээ. Кассет мессетэн дээр. Тийм. Фонограм нөө хоосон цаг үлдээчдэг байсан. Тийм. Нэг 10 дуутай цомогт нэг дууг нь инструменталаар оруулждаг тийм. Тэгвэл яг тийм инструменталыг нь баба ихтер аваад баба их чинь юм систем хөгжимтэй байсан. Тэгэл дээрээс нь дахиж хөгжим давхарлаж байгаа л бичээл. Тэгэл тэн дээр чинь сайхан зоргоор авна шүү дээ өөртөө. Тэгэл дуулж муулаад ерөөдөө одоо тэр үе тухайн үеийн одоо хипхоп хамтлагын нарын нөлөөнд одоо ингээ автаж эхлээд сонирхож эхлээд өөрсдөө өсвөр насны хүүхдүүд болохоор дурлж байгаа үе юм да. Бид нар ч бол хүүхдийн ордонд болохоор чи яг нөгөө яг ганаа гшихаа зааж гисэн доонуудыг дуулна. Тэгээ ерөөхдөө хоорны дуу дуулна шүү дээ. Тэ. Тэгээ нэг хамтлагийн нэг дуунууд дуулна. Тэгвэл бол чи тухайн үе чи яг давлгаан Монголч яг тэр нөгөө гоё хипхоп хөгжимч яг дэлгэрээд яг гоё хүчээ авч ирсэн үе чи болохоор яг тэрний давлгаанд орон готл чинь иймхүү дуунуудаас гоё юм байна гэл голтоо нөгөө pop дуулалттай тийм готлоо pop дахилттай тэгээ одоо мөнхөрөө би анх нар бас тэгдэж шүү дээ лаг байхад тэр чинь бол голт нь дижитал дижитал бас дижиталын бас гоё гоё дуунууд байдаг шүү дээ тэр чинь гэхдээ бас амар том чадвар шүү дээ бас ингээд чадвар дахилтыг тэр чинь тэгж гайдлаад тэгж өгчээд тийм гоё ингэж наалдуулж дуулна гэдэг чинь бас амар агаас. Тэгээд энэ Эрках тэр мөнхөрийн лаг байхад тэр чинь тэр нэг дахилтыг гашраад өгсөн шүү дээ. Дахилтаараа явчихдаг гэсэн шүү дээ. Дахилтаараа явчихдаг тийм. Тэгээ өглөөнүүд нь ч гэсэн бас амар тийм. Яг гоё яг ингээд дэг гэдэг яг гэл өгүүлчих. Дээрээс нь амар амьдрал үз зүгнүүд тийм. Тэд жоохон байсан юм бэл шүү дээ. Тийм шүү дээ. Одоо бодох нэг том ахнар шиг санагдаадсан чинь нэг 20 төл байсан юм байна шин. Бид нар чинь нэг 10 эдтэйс болохоор нэг том ахнар санагдаадсан чинь. Амар том ахнар санагдав тийм. Тэгээ яаж тэгээд тийм амар амьдрал үзсэн байдаг өв мөгнүүд нэг гоё. Тийм. Тэгээл яг гоё дуу шиг дуунууд сонсдог лээсэн гэж бодлоо шүү. Тэгээ камертон бас алж байгаа яа. Камертон 8 таас тийм 8 таас тамлах бодож байна. Камертоны ингээд юм гоё гоё CD-нүүд
айгүй их цом гаргадаг ч байлаа. Тэгээд камертай хамтлагийн нөгөө CD нууч ядсан Сингапурт бичигддэг. Бидний чихний төвшөнд бол шал өөр юм сонсогддог байлаа тий. Дууралт мууралт нь. Сингапур гэхээр бид нар ямар хаанч байдгийг тэр үед чинь тий. Тэгээ амар их мөнгө ордог байх та гэдэг тэр чинь угсаал амар их мөнгө болж байгаа. Тэгэл ингээ өсвөсөө амар стайл та тий. Тий. Бүр ингээ дэлхийн одооч шиг санагддаг сте бид. Тэгэл камертай номинталс гэл хоорондоо ингээд бас гоё хоёр өөр төрлийн жанрын тэгсэн өрсөлдөөл. Тэгээд iStop Digital гээл тий. Найзууд мөртлөө өрсөлдөд байгаа юм шиг тий. Найзууд мөртлөө өрсөлдөөл нэг уран бүтээлэр өрсөлдөөл. Тэр чинь гоё л да. Манайхын дуу гаргасан, танайхын дуу гаргасан гэл тий. Тэгэл яасан. Бидний үед бол ер нь бол дуу Funk Beat гэдэг амар хамтлаг гарч ирсэн тий. Funk Beat гэдэг хамтлаг. Тэгээд нөгөө Snap тий. Snap чинь туслан бослон дээр бид нар сонсдог гэсэн шүү дээ. Бүх төслөн дээр та за хөдөлмөд одоо тий. Ариун чинь сүүл бүр ганцаараа солоос амгаа. Бүр алсан тий. Тэд чи бид нар дуулж эхлэегүй ямар амар юм бэ л гэсэн бичсэн биз дээ шүү дээ. Хараал Snap гэж хараал тоглолт моголтон дээр ингээ харахаар чинь амар өргөө хувцтай. Гадаад баг юм шиг л харагддаг гэсэн юм бол. Тий. Тэгээд jump party гэх хүмүүс суугаад байдаг. Тэг ингээд подкастаараа гоё бүгдэнд нь хариулж тий. Хүн болгоо нэг ярьж өгөх амар хэцүү. Ядраатай юм л тий. Бөөнөр яаж анх танилцсан энэ гэдэг. Флаш хамтлаг байгуулагдсан байсан. Тэгээд хайрын нулимс гэдэг дууны анхны хувилбараа хийцэн байсан. Тэр үед би эрхчлөө 104 лайв болоог байсан. Эрхчлөө 104 гэдэг ачлаар FM дээрээ фристайл гэдэг хипхоп дууны нэвтрүүлэг хөтэлдэг. 9 илүү 10 дугаар анги хөгтсөн. Тэгээд 9 дугаар анги 10 дугаар ангийн хөгт FM хөтлөнө гэдэг чинь бас л амар хувь тохиолохгүй. Тэр үед FM ч амар байсан юм чинь. Амар хацтаал гэсэн үг л дээ баг. Тэгэл би чинь ингээл амар гоё мөрөөдлийнхөө ажлыг хийж байгаа байхгүй тухай дараг. Тэгээ ээжсэн чинь FM-д орох чинь ч хэцүү байсан. Ер нь тэгж радио Улаанбаатар даяар ярих ирэх олдно гэдэг чинь. Хүүхд болгон гэртээ юм жижигхэн чихвчтэй ингээ FM сонсч идэг. Бид нар зурагт олдохгүй шүү дээ. Зурагтрыг аав ээж үзнэ. Уучлаарай тий. Зурагттай айлууд бол байдаг л байсан. Гэтэ FM бол яг тэр үед яг алж исэн байхгүй манайха. Тэгээ ээжсэн чинь маа флашаар нэг өдөр 3 залуу ороод ирдээ амар цэвэрхэн гоё уцалж мөцөлсөн 3 залуу. Тэгэл дуугаа өгьгээл тэгээд дуугийн тим хамтлагч өдөрт доотлон 5-10 хамтлаг орж ирдэг гэсэн байхгүй. Дуугаа өгьгээл. Тэгээд ингээд балер вирустэй флашнуудтай. Тэрийг ингээд залгахаар компьютер вирус амар дургу заг авахгүй байж болохгүй. Авчхаар компьютер унтар чинь. Эфир явж байхад компьютер унтрууд яах вэ? Тэгээд танай хамтлагийн дуу харин нүсгээ дууг нь авчаад ингэсэн чинь та нөгөө манай таагаараа явахгүйсэн байхгүй. Тэг яа явахгүй байгаа юм болоо дуугаа нөгөө тэгсэн чи төмөө ингээд шагааснаа хөшөө ганц тавьчаач. Ямар даварцсан гарууд. Гэтэ улаанцаа тэгээд гарч явуулч тийм билээ. За нэг явуулч. Дууг нь бол тэр чинь ингээд шалгаж малгаж ижил явуулах хэрэгтэй байсан баг. Хайгаад чинь би ингээд явуулсан. Тэгээ ингээд чихвчээр сонсож амар гоё дойсон байхгүй. Яг нэг тухайн үед ингээд шинээр орж ирж анхныхаа дууг өгж байгаа хамтлагууд дунд бүр ингээд шал өөр левел дээр тэгээд тэр чинь ингээд нэг айгүй аялгуулга дээрээс нь рэп скилмс гэдэг ингээд мэдэгдэж байгаа юм да би чинь радиогийн хүн болохоор өдөржингөө л дуу сонсдог ажил хийж ааш. Тэгээ вау ямар гоё дуулдаг залуучууд вэ гэдэг. Тэгээ бид нарт нэг юм жоохон контакт үүсээ харилцаа үүссэн тий. Тэгээ маргааш нь хит амар үлддэг байсан юм чи. Цалингүй ажилтдаг гэсэн чи. Тэгээд цалингүй ажилтдаг гэсэн чи. Тэгээс маргааш нь манай гороо хоол ирц орж ирж. Хоол ирц. Шууд ахуултад байгаа шүү. Хоол ирц амир хөөхөө. Тэг хахуул юм да. Хахуул юм да. Тэг. Чадах юм араа чаавстай. Тэг. Тэгээд нөгөө чинь үлбэрч өгөө. Хоол молын нэдэд тэгээд гисэн чи хөшөө гараад ирэчлээ чи. Тэг бид гараад ицэн чи хитэн юм борон өнгөтэй ямар пип байсан болоо. Сэнгүр мэнг юу сэнгүр байсан болоо. Нэг ганц л байсан болоо да. Тэгж сүртэй ууж мууж мэддгүй байсан шүү дээ. Тэр ганц пио орцсон дуугаа. Тэгээд бид нар чинь ингээд нэг хамтлаг болоод яв юм авъя гэд тэ. Тэгэл тэрнээс хойш ерөөсө тэр эфемер чи амьдэрсэн биз дээ бид нар чи ерөөсө өдөр болгон тэр эфем дээр бэж идэг байсан шүү дээ тэ. Тэгээ амраах байсан эфем дээр мегагч байсан тэ. Чинзаах байсан одоо тэгэл яг эд залуу нас нь өнгөрж исэн гойго шижигсэн залуучуудаас ихчлэр радио гэдэг. Тэгээ маа бобо маань яг үйл сайхын араас ер нь бол
одоо нөгөө хаалхын зөв мөшгөлж орно гэдэг шиг. Шүтдэг байсан юм чи. Ер нь рол модель байсан шүү дээ. Үгүй мөнхрөв чинь флаш яхны рол модель, миний рол модель чи үс төгөлдөрсөн шүү дээ. Тэр үед л яг ийм энэ ашигла гоё хөтэлдэг болохоос ингээл бүр 5 6 дугаар ангиасаа боддог байсан юм чи. Тийм тэгэл Боботойгоо танилцаал. Боботойгоо танилцахдаа бибитэй танилцчихсан шүү дээ. Тий. Биби чинь тэр үед бас нэг хамтлагтай байсан шүү дээ. Аа. Тэр чинь заахтай. Тий. Хоёр чинь дөрвөлөө бидээс дөрвөлөө танилцсан байсан. Бид тэр чинь хоёр чинь амдууд байсан шүү дээ. Тэгээ бибе чинь бас нэг нэг хэд ах нартай нэлцсэн MJ point хамтлагтай. Тий. Тэр миньд дуулдаг хамгийн залуу гишүүн. Тий. Хамгийн залуу гишүүн байлаа. Тэгээд за ер нь тэгээ би чинь хамтлагаа үүсгэж байгаа юм л яасан л да. Баба төмөө би бабаг аваад төмөг аваад бид гурав ч ирэхэд тэгээд хамтлаг гэл. Нөгөө тэгтээ нэг хоббиний төвшөнд ирвчсэн нэгэнд хоол молоо бичдэг. Хоолоо гэртээ бичдэг байсан юм уу? Яг нэг давхарлал кассетэнд бичээл. Тэг хамгийн анхны нөгөө хайрын үлэмсээ чинь баба төмөө бид гурав байдаг л. Тий. Тэгээ тагуур л шүү дээ гурав тий. Тэгээд ер нь мега гасны хамтлагтай авчий гээд. Чи дагуулаар өдөрсөн шүү дээ. Тий. Мега хамтлаг. Амар дуулд юм а гээд. Надаас илүү гээ те. Бид нар жоохон дургу. Үгүй яах гэдэг дээш гарна гэдэг. Үгүй надаас илүү гээд гарна. Надаас дээш илүү гард юм аа. Хоолгон тийм тембэр нь бас гоё тембэртэй. Амар л таа. Сүнг юм шиг нэг хоолоо шүү дээ мегаж. Тэгээд авчиа гэдэг. Арай жоох юм шиг л гэдэг. Мегаж бас жоох шүү дээ. Тэгээ бидрийг боёлоо тий. Цаа чи нэг анги твшээл хувийн сургууль анги твшээл явсан том ах шиг болсон болохоос жоох шүү дээ. Тэгээ яг үз нөгөө тархиныг биднэртэй адилхан байсан тий. Нэг юм үтцтэй. Жоох юм биш. Жоох юм биш тий юм үтцсэн. Тэгээд цаадгаа чи авъя гэдэг. Тэгээд нэг энэ итэ ярилцж цацаад тэгдэг. Тэгээд мегаг оруулаад. Тэгээд мега чи аль туунаас орсон мөлий. 3 дахь туунаас орж эхэллээ үү. Тийм баха. Тийм бах тий. Тэгээд ямар ч сан if you love анхны хайрын үлэмс гараад дараа нь if you love гэж гараад if you love дээр чинь би баба бид гурав толцсон байдаг л. If you love дээр чинь дөрвөлээд жишээлүүд байсан баха. Тийм бэл. Тэгээ if you love чаар мега сонсч байна. Энд чинь гоё юм шиг сонсч байсан санагдах юм. Тэгээд ер нь их явдаггүй байсан. Явахгүй байсан те. Тийм 1 2 3 доо тэгжсэн аа. Яг нөгөө ингээд амар нөгөө түс гэж хийх явахгүй ч гэсэн ингээд нэг амиа орно гэж хэлдэг шиг тийм ямар ч гэсэн ингээд яваад тухайн үед ингээд нэг хөрх ингээд яваал тэгэл хамгийн Buy My Love-ос тий Buy My Love ч анхны хит байсан тий тэгээ дараа нэг Buy My Love гаргаал тэр мэрийг тэд нар чи юусе баг клипгүй юм чинь тий тийм ээ клипгүй байсан шүү дээ нэр клипний боломж байгаагүй шүү дээ арай гэж дууны боломж гарч ирсэн юм. Клипний боломж байгаагүй тэгэхээр чи дуугаа үсрээл бичүүлчихдэг л байсан. Тэгээд FM дүгдэг. Тийм. Дараа нь Баямалаа гэдэг чинь болохоор нөгөө юутай клиптэй болоод ирсэн. Баямалаагийн клип чинь тэгээд бас манай би боо юм болж хийсэн тийм ээж аваа юм бас дэмжээд. Тэгээд нэг студенттэй холбоод Бибигийн аав ч хэрэг дэмждэг гэсэн тий. Тий, юм сайн дэмжин шүү. Тэгээд бидний ээж аав нар ч гэсэн бас өөрхөн дэмжээл. За яасан клиптэй юм уу, ингэхтэй юм уу гэл. Энэ урлаг туртаа урлаг хийж байгаа дуу хөгжим сонирхож байгаа залуу шүү дээ. Ар гэрийнх нь өсвөр наснд их сайн дэмжээд ядаж амар дэмждэг юм ахи те. Гоё олон юм ярихгүй гэдэг шиг те. Тийм жоохон дэмжлэгтэй байхад явчихдаг шүү дээ. За тэгээ явжсэн чинь одоо ингээл бүгдээрээ л хүүхд тахаасаа ингээ мөрөөж байгаа шүү дээ. Гоё дуучин тэгээл ингээ хамтлаг болоод хамтлагийн дуу Монгол даяар хийт олоо тэр чинь амар том мөрөөдөл шүү дээ те. Тэгэл тэр чинь орц олгон хамтлагтай байсан, анги болгон хамтлагтай байсан гэдэг чинь тэр олон хамтлагууд дундаас ялгарч дуу хит болно гэж амар хэцүүсэн л да. Тэр үед. Авьяастай хөлтө зөндөө байгаа шүү дээ Монгол орон даяар. Дарханд байгаа, Эрдэнэтэд байгаа, Ховдод байгаа гэдэг шиг те. Нэг дөрөөр бол 13, цайз 16-ад байж л байгаа шүү дээ. Тэгээ тэр дундаас ингэ дуу хит болно гэж амар хэцүү. Дээрээс нь бүр 2016-тай гэрээ хийх юм болно гэж бүр амар хэцүү байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ингээд 2016-тай гэрээ хийгээл доонууд чинь ингээ араасаа бүр битүү хит болоод хэлсэн шүү дээ. Тэр үед яг ямар мэдэрч төрчихсэн юм. Бид чи бас баг гаргасан дуу болоо хэдлээсэн шүү дээ. Ер нь бид эдийн нөгөө харсан одоо нэг ерөнхийдөө нөгөө за ийм юм шиг болно гэдэг ч юм те. Тэр шиг болно гэдэг ерөнхийдөө төсөөл камертай хамтлах шиг болно гэж ярьдаг байсан.
хипхопын камертон үздэг гэдэг. Хипхоп. Гэнзүү тухайн үед хамгийн чанартай, хамгийн гоё клип, хамгийн гоё дуу гоё хамгийн чанартай гэсэн юм хийдэг гэсэн. Тэгээд нэлээ камертай хамтлаг шиг юм гоё хамтлаг болох юмсан гэж зүгээр л тэр чинь одоо өсвөр насны хүүхдүүд хоорондоо л ярьж байгаа шүү дээ. Яагаад гэвэл тэр дунд чинь хоёр дуулалттай, хоёр хүүхдэн дуулдаг тий. Тэрнээс яг манайх яг ийм амир Хоёр дахил дуулдагсан тий. Хүнтэй хамтлаг хипхоп хамтлаг байхгүйсэн баха. Хоор байсан баха. Тэгээ яг нөгөө бид нар яг тийм амар улаан галзуу хардкор одоо юу гэж чаддаг амар хипхоп хамтлаг шүү дээ. Ерөөдөө дуулалтаа амгаалсан. Үний чих рүү арах. Тэгэхээр бидний юуг хардаг байсан камертай хамтлаг шиг гоё хамтлаг болох юмсан гэж бодож ярьдаг байсан. Тэгээд 2016-нд ороход чинь тэгэл томборах шалгаж аваад бид нар чинь тухайн чинь 2016-д чинь нөгөө 400 гээд хамтлаг. 400-ийн маань орцсон. Яг цом мөнгөөр тоглолт Монголтай хийсэн. Энд 2016-д жилийн гэрэл байгуулдаг. Тэгэл за тэгээд дараачийн тань хамтлагаар ажиллая гэдэг. Тэгээд нөгөө өөрсдөө нэг клип хийдэг, дуугаа бичдэг болохоор чинь нэг бүр амар тий болоод гэж байна шүү дээ. Замын одоо сайхан гэдэг чи төрөвчлүүлээд өгөн тий. Бодож байгаа санаж байгаа уран бүтээлүүдийн гарах илүү хамгийн том одоо юу гэдэг чи сур болж байгаа. Тэгэл араас дуунуудаа бид нар хийсэн. Тэгэл тэдэнч гоё байгаа онсон. Хамгийн анхны цомог маань хайрлах хүсэл гэж цомог гэдэг. 12 дуутаа тэгэл бүгдээрээ сайхан хүмүүс төрсэн. Тэг хүмүүст яг ингээл хүрээл тэгэл бүр би бүр яг санаж байна. Нэг 10 жилийн сургууль дээр дуулчаад би ч бас ганцаараа дуулаад эхэлцээс төрсөн шууд нөгөө ганц нэг дуу ус жоохон яваад эхэлцээ. Тэг халтууран дээр бид нар хоорондоо таарлтана. Тэгээд яг тэр мартагддгүй юм. Тэр гандангийн тэнд билүү гэж би санаад байна. Нэг 10 жилийн сургууль дээр дуулаад гараад явсан чинь нөгөө хүүхдүүд гарын усыг авах гад хөөгөөд баг 100 200-аад хүүхэд хөөгөөд яг нөгөө Beatles мэдсэн клипэн дээр гардаг шиг бид нэр зүхтаагаад машингүй ядаж хахад амар тэнэгтэй зүхтааж ирсэн тэгсээ ярих гэж. Тэр шиг тийм бүр ингээд за бүр хэтрүүлэгтэйгээр хэлгээд нэг нилээн гайгүй бодолж байсан шүү дээ. Яг тэр үеийн мэдрэмжүүд ямар зүудний юм шиг байсан. Эсвэл тэрийг ер нь анхнаасаа жоохон багтцсан байсан юм дээр 2016-тай гэрээхэд. Үгүй тийм нэг амар багтцсан юм байгаагүй. Тэгэл яг л урт хурдгаал хийсэн л дээ. Угсаал дуугаа их туртаа хөтөд байсан. Дуунуудаа араас нь сайхан хийсэн. Тэгээ бүгд ингээд студийн харьяан дуу гэдэг чинь. За одоо ингээд панорама бичих үнжийн ийм хүмүүсээ эдрээс ингээд сонгоод панорама бичүүлээрэ. За гараад ирэх гүтэн газ клипийг нээгмэл тэ. Хурц гой хурдан урд явчихаа тэгэл бид нар чинь их олон толон юм бодоод байхгүй. Тэгэл дуугаа игээл явчихсан шүү дээ. Тэр үед гоё тэгэл ер нь цаг хугацааны хурдан өнгөрсөн шүү дээ. Гжигнэл флаш гэдэг чинь ер нь бас манай нэрний утга учирч бас гэрэл гигээ гэлба гэлтгнах гялс хийх гэсэн утгатай. Тэгэл ер нь бол тэгэл гялс хийгээл. Тэгтээ ер нь даруулгатай хүүхдүүд байсан дөө. Нэг тийм мэдрэхий хүүхдүүд тийм нэг юм яа хүнд гарууд бол байгаагүй шүү дээ. Ээжийн аавын сайн хүүхдүүд л байсан шүү дээ ер нь бол тий. Тэгэл яг л уран бүтээл айгуу туртаа. Тэгээд нөгөө хамтлагийн бас гол хүмүүс нь хүүхдийн ордонд байсан тийм урлагийн суурь бас байсан болохоор сахилга батлаас ач дээр тий. Урлагт хандах хандлага энэ арай өөр байсан баг л та. Тийм шүү дээ. Тэгэл тэр нөлөөлж л байгаа л та. Тэгээгүй байсан бол яг нөгөө зэрлэгээр байсан бол хэцүү шүү дээ. Тэ. Зэрлэгүүд чинь тэгээд бас хэцүү юм байна. Чамд яг тийм одоо би танаа тоглолтод чинь нөгөө бүр тухайн үе чинь нөгөө хамгийн том заал нь open air гэсэн шүү дээ. Тий. Төв цэнгэлдэх тоглолт Монголд хийдэг байсан шүү дээ тэр үед чинь. Тэгээ open air-т л хамгийн том тоглолтууд болдог. Чи хөдөлж байсан шүү дээ. Би хөдөлж байсан. Амар их хүн ирсэн. Тэгээд чам нэг тийм үе өгдөг. Итгэхгүй юу болоод байна? Ямар амар тийм амар гоё мэдрэмж авч исэн. Тэгээд тэрэндээ итгэхгүй байсан тийм үе яг ямар үед тоглолтын үеэр эсвэл тэр нөгөө дуунууд араас хит болох уу юу? Тэр чи одоо яг нөгөө юу юм да? Хайрлах хүсгээд хамгийн анхны тоглолтод тэр чи бид хэд нөгөө тоглолтын өдрөө одоо хайрлах чадахгүйгийн дууны клипэн дээр би чадсан гэдэг оролж яддаг тийм. Тэр чинь ерөөдөө тэр үеийн л мэдрэмж л юм шиг одоо хаад.
яг харсан чинь ингээл тийм олон хүн ирнэ гэж бодоагүй шүү дээ тэр чинь. Яг гоо ингээл тухайн үед ингээл хүмүүс болгон сонсоод мэдрэгдэж л байгаа л да. Гэртээ оргуулганд л ингээл чатуудаар гардаг лээс чинь бид нар чинь нэг TV чадмаданд гэл явж лээдэг те. За ерөнхийдөө хүмүүс сонсож байгаа гэдэг мэдчихэж байгаа. Тэгээ яг нэг тоглолт зарлал нэг open air чинь пик хүүхдүүд, пик залуучууд ирсэн. Тэгэл за одоо тоглолт болох ч шүү гэх гуртал чинь сандардаг юм лээ. Хүүх юм уу гэл. Тэгэл тухайн эмоцсон тэгэл хэвээр нөгөө би чадсан гэдэг бид дөрөв тэгнэ шүү дээ. Чи үйлээд лөө биш. Мега үйлөө. Би чинь нэг жоохон сонирм болсон. Тэгээд мега чинь бас тэгтээ жоохон эвгүй болд юм бэл тээ. Тэг болно. Хажууд хүн үйлээд байгаа. Тэгээд ер нь бол мега чинь тэгээд яг тэр тоглолтын дараа солонгос авсан шүү дээ. Тэгээд цаа чи ер нь бол давхар нь би бас яг миний бодлоор бид нар солонгос явлаа гэж хэлээгүйсэн шүү дээ. Тийм ч солонгос би ямар ч юм мэдэхгүйсэн шүү дээ. Тэтгэв өдрийн өмнө хэллээ. Тийм хэлээчгүйсэн баг мэдээчгүйсэн шүү дээ. Тийм тэгэл тухайн чи мега за ингээл энэ тоглолтын дараа ингээл баг маргааш наасан би солонгос явах гэж байгаа гэж бодсон юм шиг байна. Найз нартай хэлээг байгаа юм л те. Тэгээ тэр нь бодогдоод бас яана ингээд хэлээчгүй байгаа. Дээрээс ингээд би явах гэж ийм гоё одоо хамтлаг ороход явах гэж байгаа гэдэг тухайн хүүхдийн тэр сэтгэл зүй ингэж бас ойлгоход нь хүргэсэн баг. Дээрээс нь тэр олон мянган залуучууд ирсэн. Өөрсдийнх нь дуу сонсоод ингээд итгэмээргүй тэр олон хүмүүсийн энерги байгаа шүү дээ. Тэр одоо 20 хэдэн мянган оны энерги байгаа. Сонин тийм олон хүний энерги гэж байдаг. Хамгийн бага нь уйлж байгаа. Юу хамгийн бага шүү дээ. Хамгийн бага нь уйлал тэгээ нөгөө сэтгэл зүйн одоо тийм яг явах гэж байгаа гэдгийг өөрөө л мэдчихсэн болохоор бас яг тэр юу хөдлөх юм байна. Би ч бас ойлгох байсан байна. Тийм би ч одоо ингээл дараа маргааш нөгөөдөөс ингээд солонгос руу чим хаашаа чи ингээд сургалт явах гэж байгаа. Хамтлаг орхоо тийм үеийн болол хамтлаг гэл ингээл хэдэн жил явж яснаа. Яг гоё ингээд тоглолтынхаа маргааш нөгөөдөөс нь явах гэж хэрэг хүн бас сонирн болох л ахaltaа хийлээгүй байхад тийм тэр зүйтэй өөр юм байсан. Гоё л хэлсэн шүү дээ. Тэгээд цаа чи тэгж нэг байлсан байдیں۔ Тэгээд тэр юун дээр бидрээс ингээд танаас ярилцлаганд орох жоохч ядаргаатай юм шиг асуугаад байдаг юм шиг үлээ надаас ч асуугаад байна. Тэрэн дээр нэг хариулж байгаа. Одоо тэр төөсөн шууд гэдэг дуу дис юм уу эсвэл яагаад ингэсэн яасан ингээд тэрэн дээр ингээд нэг ярьчи те. Тэр болохоор ингэсэн юм аа. Юу болсон бэ гэхээр би өвдсөн. Бид нар чи айгүй сайн найзууд байсан шүү дээ багасаа. Тэгэхээр угаасаа ингээд би амар удаа өвдсөн. Бүтэн 2 сар эмнэлэг твцсэн. Би нэг илгэний асуудалтай болоод. Бид тэрийг анзаараагүй юм шиг. 2 сар эмнэлэг твчих чи амар өөд тийм л. Тэгээд 2 сар эмнэлэг твтээ. Тэгээд ингээд тусал хийлгээл хөвтөд идэг. Эмнэлэг чи амар хэцүү. Тэгээд ингээд тусал хийлгээ тэр жоохон манардд юм бэл. Жоохон юм яг хэвэн биш нэг юм жоохон манараад байгаа юм шиг сонирхолтой л. Тэгээд ингээд ахалгаж явахд амар хэцүү. Тэгээд энэ амар сүлдээ болсон. Гэхдээ ингээд тусалтаа ингээд ямар их юм бодоод идэм блэ. Тэгээд миний тэр анхны газар дээрх гэдэг цомоггийн 70% эмнэлэгт бичигдсэн. Эмнэлэгт тэр 2 сар байхдаа би бичсэн байхгүй. 70% тэр дөрсөн шууд сэтгэлийн үг, аз жаргал хаалга тогшин, хосуудад энэ тэр цомгийн дийлэнх дуунууд эмнэлэгт бичигдсэн. Тэгээд эмнэлэгт хөвтөж байхдаа юу яасан? Хинтэн жилээ ер нь 23 удаа ярьсан утсаар ингээ ярьдаг л байсан шүү. Тэгээ ирнэ гэж байгаа 2 удаа ирээгүй байхгүй. Тэгээ би ирэх юм болов гэд тэгээд ирээгүй. Нөгөө та нар ч ингээ битүү нөгөө ажилтаа байгаа шүү дээ нөгөө цомог онгаа гарах гал те. Тэнгүүд нэг эмнэлэгт байгаа хүн ч амар уудаад ч юм яа. Тэгээ ирнэ юм хүлээж байгаа хүнд нэг хэвчээ байгаа. Ирнэ гингүүтээ ирэхгүй болохоор ч бүр амар сон. Тэгээд би яг тухайд жоохон ч байсан. Одоо ч өдийн насанд ер нь гомдох гэдэг юм утгагүй болчт юм билээ. Ирэх хүн нас нэмээд ингээд ирэхээр гомдох гэдэг үг бол амар утгагүй. Ер нь хүн гомдож болохгүй юм бэл. Тэр 16 7 хүүхдийн үед бол гомдож болно. Тэ. Өсвөр тийнейжтэй эм оржлоо байхгүй. Эмнэлэгт штэ ганцаархнаа 2 сар. Тэнгүүд эм ороод тэгээд гомдсон юм билээ. Тэнгүүдээ тэр дуу битсэн. Гомдлын зүгээс гарсан үгнүүд. Тэгээд тэр дууг би бичүүлчихэд бибэд та хоёр сонсгосон чинь та хоёр уярдсан бохгүй. Тэнгүүтээ хоёр найзууд нь дэмжиж клипэнд нь тоглоод өгөө гэд өөрсдийг нь тэр бол гэхдээ намайг амар том дэмжсэн дэмжилт болсон. Ер нь бол
Ер нь бол тим юм түүх байхгүй шүү дээ. Одоо юу гэдэг чи одоо өөрсөнд нь гомдоод дуу хийсэн байлаа гэхэд нөгөө төлөв сонсоод за энэ дэр чин клипэд бид нар ороод өгөө гэсэн тийм бол байхгүй шүү дээ. Тийм дэлхийд баг түүх байна. Чи ерөөсөө тийм тэр чин та нар ингээд төрүүлээд цомоо өгч бүр амар олон дуунууд чи хит болцсон. Spotlight-нд байсан. Би чинь баг анхныхаа дуул хийж байгаа шүү дээ. Тэнгүүд чинь угаасаа та нар тоглоог бол тэр дуу нэх явахгүй байхаас баха. Тэнгүүд тухайн үед чинь одоо хамгийн одоо ийм эрэлттэй уран бүтээлчд байгаа шүү дээ. За Wendy Boch гэдэг юм уу те. Одоо орчин үеэр ярих юм бол те. Одоо Гинжинч гэдэг юм уу тэр хамгийн эрэлттэй уран бүтээлч чинь зүгээр нэг шинэ гарч ирж байгаа уран бүтээлчийн клипэнд тоглож өгнө гэдэг чинь бүр амар том дэмжилт. Тэр бол ерөөсөө нэг миний гомцон сэтгэлийг цайруулаад дээрээс наваг амар дэмжсэн байхгүй. Дэмжилт болсон. Ерөөсөө л тийм л юм болсон. Тэнгүүд тэр чинь бол би бодохоор одоо ингээд өдийн насны эр хүний юугаар бодохоор ямар сайн залуучууд байсан юм бэ гэж бодож байгаа байхгүй. Тэгэхгүй бол жоохон тий бас тэрийг гоё олж харсан. Жоохон хурц, жоохон ийм дарк талын залуучууд бол бүр эсрэг талд нь зогсон шүү дээ. Чи ямар сүртэй. Бараг буцаагаад дуу хийдэг ч юм уу те. Бараг буцаагаад тийм болчиход байгаа дээр тэр чинь бараг дисмис болчиход байгаа юм шиг. Одоо ч нэг жоохон эвгүй ячгаад сторигоороо хэрэлдэж байгаа дисмис болчихдог болсон. Тэд чинь тийм гоё юм шиг. Тийм гоё. Үгүй найзаагаа дэмжиж ячив гэдэг ингээд өөрсөнд нь ийм нэр төрдөн сэвтэй байхад дэмжиж тоглоно гэдэг бол хэр сайн найзууд байсныг бол харуулж байгаа зүйл юм аа. Одоо тэгээд ингээд энэ асуултыг чи бас гоё олж харсан байна. Айгуу гоё тайлбар. Бас бидээс асуултын нэг асуудаг байсан л та тухайд. Та яагаад бабагийнхаа нэг төрсэн шоу таансыг муулаад та бишгээ вож идчих чи. Намайг нууцаар хийсэн юм уу? Тийм бишгээ вож идчих чи энэ дээр ингээд яаж чих чи. Яагаад өөрсдөө тоглолцсон байт юм бэ? Тэгээд тухайд ингээд бид нар бас хөвгтүүд л байгаа байхгүй юу? Энэ бол тийм гоё одоо нэг цагаахан л байгаа байхгүй юу? Нэг нэгнийхээ амиг дэмжээд найзаагаа дэмжиж одоо нэг нь гомдлоод ингээд хилцсэн байх чинь. За яг бид тоглолцоо гэдэг. Тоглоо өнөр очиж тоглоод зохиол мөхөөлн дунд нарч явж байдаг гэсэн үг л бабаа мабаа ч бүр зохиол мөхөөлн дунд нарч марцсан явж байдаг те. Тэр чинь амар том дэмжилт. Тэгээд тухайд бас бидээс асуудал хэлэхгүй яхад бид чинь тэгэл найзууд юм чинь тэгээд тухайд тийм мабаа бас ч жоох хумцсан юм билгүй тэгээд бид нар клипэнд нь тоглоол гэсэн шүү дээ. Тэгэл тэр чинь бас найзуудын хооронд л байдаг зүйл. Тий. Тэгээд одоо хүртэл ингээд одоо ерөөдөө жоох ингээд одоогийн юмнаас харахад бол тэгээ энэ наснаас гэдэг ч юм уу те энэ үеийн байга наснаас харахад бол аим хүүхдийн хүсэл мөрөөл гэдэг бол тийм гоё цагаахан байдаг шүү дээ. Тэгвэл одоо санаа суудсан үедэр бол хүн бол нэг гомцсон үндэ бол бараг л заац шиг л харьцаа одоо харьцаач яах юм бэ? Одоо орчин үед бол адихгүй хаа хүмүүс те шууд хоёр тал болчих. Тэгээ тухайн үеийн бас цаг үеж тийм гоё байсан байна. Хүмүүжилж бас бидний хамгийн гол нь бас эцэг эхчүүдийн хүмүүжүүл бас сайн байсан байна. Тэгэл янз янз зэлэмжлэлт болж байгаа. Тэгээд бас нэг амар гоё юм болж исэн. Бас баярлж удаа юм бэ дээ. Нөгөө татар Flash Bobo гэдэг 21 аймгаар алин тоглолт хийжсэн 2008 онд. Тэгэхэд чинь яг үндэ татар Flash авах гэжсэн аахгүй. Бүр ингээ бүх төлөвлөгөө нь гараад, баандар нь гараад, бүр бошуур нь хэвлэгдэжсэн. Тэгсэн чинь Нанда ББ2 баавар ах тэр баавар авч ирсэн. Бобоо аваа явчаа гэсээр байгаад намайг баавар ах санал олгосоор агаад тэгээ баавар ах бас судалж байгаа шүү дээ. За бобог жаавж авах юм бол за яг ганцаараа юм да тий. Тэгээ нэг мөнгө нэхгүй бах дээрээс нэг хоолт идэхгүй. Нэг цай эзэлэхгүй. Бас нэрээ дундуур гараа хөтөлчих юм байна. За гэд ингээд ганц нэг аймагуд руу ярьсан юм шиг л дуу мөн нэр явж байгаа энэ төр гэд. Тэгсэн чинь ганц нэг дуу нь яваад байна гэсэн юм уу яасан. Тэгсэн чинь баавар ах над руу ярьснаа. За Flash-ын чанаг хамт явъя, хамтаа явъя гэдэг байна. Тэгээ ахын ганцны газрууд руу залгаж үзлээ. Аймагуд руу дуунууд ч гайгүй явж байгаа юм байна. Тэгээд ахындаа татар Flash-та ингээ хамт явчихаа. Чиний ч нэр хүндэд хэрэгтэй 21 аймгаар ингээд сайхан дууга тарах боломжтой танилцуулах юм боломж чинь нэгдэж байна гээд. Тэгэхээр нөөс дуухац тэгээд шууд тэр дорн гүйжиж зураг мөрөг авах. Тийм бид чинь бэтэр ч бас баавархтай тэгээд татартай хамт явна мөн гэхээр бобогс аваа явчихлаа гэл. Бас тэр ч бас хань татчих байгаа хань татаад шүү дээ. Бобогс хамт аваа явчихаа. Цаа чин бас юу шүү дээ баавар хөтлөж өгдөө шүү дээ. Давтлуудаж хэлнэ шүү дээ. Хөтлөн цаа чи өөрөө гоё ингээд цаа чи солируулна шүү дээ гэл. Тэгэл за гэл гэж. Тэгэл бааварх зөвшөөрөд хэдүүлээ гоё парагцуулаад 21 аймгаар тойрсон. Хүний амьдралын ийм мартагдахгүй хит хитэн ийм том дурсамжууд байд юм байна л да. Ингээл эргээл ботход нэг юм яг 3 жилийн өмнөх
яг өнөөдөр юу хийж исэн гэвэл бид нар санахгүй байхгүй. Тий. Тэгмэд яг 3 жилийн өмнө өнөөдөр юу хийж исэн гэвэл бид нар санахгүй шүү дээ. Тэгмэд яг том тод дурсамжууд байдаг. Тэрний яг миний амьдрал амар том дурсамжуудын нэг нь бид нэг 2 сар явсан шүү дээ. 21 аймгаар яг нэг 18-ын залуучууд тэр ерөөсөө мартагдахгүй үлдсэн нэг тийм том дурсамж байдаг шүү дээ. Амар хэцүү өнөд байсан, амар хүүтэн прогонтой, эсхий хуталтай өмдөөдөө нүүрсэн амар даарж маардаг ч гэдэг юм уу те. Өсөж бол үзээгүй. Гэтээ тэр чинь ингээд замд цутрах гэдэг юм ба шүү дээ. Тэр олон цаг прогонтой 16 7-той банд нар ингээд явна. Ингэн гэдэг чинь том зориг, заримдаа төөрн, өвөл тэ ядарна. Тэгэл ингээл заримдаа буугаал тоглоно те. Тэгээд заримдаа унтахгүй шууд дараагийнхаа прогондоо унтаал дараагийнхаа юу л аймаг руу явах ч гэдэг юм уу те. Тиймэрхүү үед байдаг байсан. Гэтэ заримдаа бол гоё амардаг л байсан л да бас. Тэр шууд явдаг үед ч байсан. Гэтэ тэр програм дотор бид нэр хоорондоо гоё юм ярьж явсан. Тэр үеийн залуучууд те. Тэр тэгээд тэр тайзан дээр гарч ирсэн. Тэр үед бол миний амьдралд ерөөсөө мартагдахааргүй тийм гоё татаарынхантайгаач гоё дотн болоод те. Тийм гоё дурсамжууд үлдсэн. Татар амтлагч юм бас маш гоё амтлаг шүү дээ. Тий, татарын дуунуудыг бол амар амтлаг шүү дээ. Юу ярьж байна. Тэг хүмүүс нь ч гоё те. Хамт явхад те. Хөгжилтэй те, амар хөгжилтэй те. Тэгээ бид нар ч бас татар амтлагийн нөгөө опенер тоглолцсон тоглолтын дээр нөгөө дуулж исэн тухай дээ. Тэгэл яа гоё юм аа гэл. Өгсөж байгаа юм чад. Тэгэл тоглолтын гэж амтлагийг хараад. Тий. Тэгэл яг дараачлан тоглоо танаа. Тий, тэгээ яг дараачлан. Тэгээд ер нь бол гоё эсэн тэр гэдэг Монгол хипхоп холбоог бааварах маань базаал. Гоё зөвхөн байгуулт тий. Ямар ч асуудал байхгүй. За ингээд эрхэм өрөнд үзэгч сонсогчдоо Жошогийн подкаст яг одоо YouTube сувгаар та бүхэнд хүрж ийн. За мөн 88.8 Улаанбаатар хотын мэдээллийн радиогоор та бүхэн хүлээн аван сонсож байгаа. Мөн Дархан хотын Эхлэл радио, Эрдэнэт хотын Эрдэнэтийн дуу хоолой радиогоор хүлээн аван сонсож байгаа сонсогчдоо Жошогийн подкастын эпизод 18-ыг та бүхэн сонсож шүү. Энэхүү подкастын эхнээс нь хүлээн аван сонсохыг хүсэх юм бол та дундаас нь ороод ирсэн байж магадгүй. YouTube дээр Joshua's podcast episode 18 Нандаа гэд флаш гэд хийхээр гараад ирнэ. Тэгээд энэхүү подкастыг бас эргүүлэн сонсороо. Тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн спонсор энэхүү нэвтрүүлгийг та бүхэнд хүрэхэд тусалж байгаа UBX Electronics-ийн хамт олондоо маш их баярлалаа. Одоо подкаст маань яг үндсэн гүн сэдв рүүгээ орох гэж байна. Саяных бол оршил хэсэг байсан. Ингээд хэсгээ хугацааны хэдхэн секунд рекламны дараа хоёлаа бүгдээрээ эргээд уулзъя. Яа, навш гэж. Энэ дээр ажил сурахгүй л ажилласаа халагдах юм байна л да. Дэлхийн нэг дээр шохон самбраас ухаалаг самбар руу шилжиж байна. Жирийн та бүхэнд хамгийн сүүлийн үеийн ухаалаг самбарыг танилцуулъя. Окей? Та нар энийг зөвхөн самбар гэж бодоод байгаа мó? Энэ чинь самбар, проектор, компьютер, телевизэр гээд маш олон төрлөөр ашиглаж болно. Ер нь томруулсан гар утас гэж бодчих. Ингээд бодохоор ухаалаг самбар чи өөрөө ухаалаг худалдаа авалт байхгүй юу? Сонстоо. Металлаар хийсэн маш бат бөх фреймтэй. 4 мм-ийн дузаантай дэлгэцийн хамгаалалтай. Үйлдвэрлэлийн систем нь үнэхээр амарх юм байна. Би бараг 2 минутын дотор сурчлаа. Дэлгэцээ 4 хуваар дөрвөлээ зэрэг ажиллах боломжтой. 23 зэрэг мэдрэнэ. Ингэж Android үйлдвэрлэлийн системтэй болохоор та бүхэн YouTube, Netflix гэх бүх төрлийн аппликейшныг татаад ашиглах боломжтой. Нээрээ Windows үйлдвэрлэлийн системтэй гэж мэдсэн үү? Компьютерийн бүх үйлдэлийг гүйцэтгэх боломжтой. Бүх төрлийн оролттой, хүссэн телевизийн сувгаа үзэх боломжтой. Хамгийн гол нь найдвартай, баталгаатай, албан ёсны эрхтэй газраас авахыг зөвлөж байна. Бүтэн жилийн баталгаатай эвдрэл хэмтэл гарах юм бол арыг чинь 100% даана. Окей? Bye bye. Жошогийн подкаст эпизод 18 үргэлжилж байна. Өнөөдрийн манай дугаарт флаш хамтлагийн Нандаа маань оролцож байна. За ингээд бит хоёр одоо яг хүний амьдрал, гэр бүл, үр хүүхэд одоо энэ урлагийн амьдралаас гадуурх энэ хүний амьдрал тохиолддог нарийн нандин энэ гоё амьдралын амттай мөчүүдийг бас хуваалцсан ярилцъя гэж бодсон. За тэгээд хоёлаа урлагаасаа одоо жоохон гараад
За нэг хэсэг эрчимтэй уран бүтээлээ хийж агаад ер нь бол намгүн болцгоосон шүү дээ тий. Тэгэл одоо гэр бүлтэй болол үр хөвгттэй болол ингээл яг жинхэнэ амьдралтай нүүр тулсан шүү дээ. За тэр тинейжер үеэсээ гараалаа. тий тэр үе ямар байсан? Тэр үе ч одоо Мэдээч нэг жоох ингэ нисцэн явжсэн үе байг шүү бидэрт. тий ажиллах баг Тий. Тэгэл яг ингээ бодит амьдрал ажил хийх болол мөнгөний хэрэг гараал ингээл тий тэгэл ямар ч сайхан гэр бүлтэй болол болол үүрэг хариуцлага нэмэгдэнэ. За тэгээд хиймээргүй байсан ажлаа хүртэл хийхийг хийштэй тэр чинь ер нь бол тий дандаа л дуулаад явна гэж байхгүй. Янз янзын бод санс ажлуудаа хийн. Тэгээ их нэртэйгээ ярилцаад ийм юм хийх үү, тийм юм хийх үү гэл. Тэгэл та хоёр ч одоо хэдэн жил болж байна их нэртэйгээ? одоо бид хоёр чинь 20 жил болж шүү дээ. Пүү од чинь тий. Тэгээ цаг хугацаанд орон өнгөрт юм байна. Харин амар удам байгаа зү. Та хоёр ч ер нь хамгийн ихний юунуудаа хасуудынх нэг баг шүү. Баба Хонгороо та дөрв баг тий. Мегачд итгэдэг их нэртэйгээ бас их бас удаж байгаа юм шиг нэрэ. Тий. Тийм байна. Тэгээд юм л хийж үзэх шиг үтсэн багтай. Би чинь тэгээд Америк явцсан шүү дээ. Бас тэнд очилс юм үтсэн. Тий. Чи Виктор нэг түүхэд үзтэй Америк явах гээд. Тий. Тэгээд би Америкийн чи нэг юуны Америк явуулдаг олон улсын тийм байгууллагад ажиллаад байсан шүү дээ. Тий. Хөтөлбөртөө 3 сар ажиллаад. Тий. Би чинь бас тэр нэг хилээс ажиулаад. Тий. Бас ажилдаг байсан шүү маркетинг ажиллаж сэргэлэнтэй явчихсан шүү дээ. Тий. Чи чинь хаяа нэг залгаад нанданаш гээд яасан энэ түрээ дээргээд. Хоёлын хоол идэт хийгээл. Гранд Плазад. Тий. Хоол идэт хийгээл тэгэн готлаа юу очдөг гэсэн шүү дээ. Чи чинь тухайн ресторанных нь менежмент маркетинг нь хийж байна. Баг хоол моолны намтын намтлаа. Баг мөнгө төлөхгүй. Тэгээд хоёлаа нөгөө 5 дахь сургуулийн тэр хавцаа илүү нэг юуны орон зай гэдэг байдаг шүү дээ. Тэр хавьд нэг паб чи нэг захиралтай нь уулзсан. Маркетинг баг бүтэн маркетинг баг оруулж байгаа юм шиг л юм ярьсан сууж ирсэн шүү дээ. Тэгээ би яг наудуудад хоёлаа нэг хоол мол идээд чамаас суусан чи би нөгөө маркетинг хийж байгаа. Менюнээс нь ахуулаад тэгээд идээ суугаад идэв. Менюнээс нь ахуулаад ерөөдөө мэдрэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр нэг бас нэг юу вэ? Дурсамж вэ? Тэгээд ер нь бол тэгэл бодит амьдрал байгаа жинхэнэ орно шүү дээ. Тэр хүн эрэгтэй хүн бол яг гэр бүл зохио бол үр хөвгтэй болоод тэгээ яг нэг хариуцлага бүрээдэг. Хариуцлагыг үүрхээр мэдэрдэг. Яг хэцүү үед яг яа очиж харин хэцүү үед бас гайгүй тий. Чи бас хань ажилтайгаа байсан болохоор тий. Байна. Ээж аваа юм боо юм байна. Хүүхдүүд юм боо юм байна. Тэгээ бас урлагийн сайхан боо юм байна. Ямарсан дотроо бодож санаж ясан ажлуудаа хийж үзсэн. Тэгээд юунд ямар ч ажилт нэг тууштай байдал байдаг та тий. Бид нар нөгөө дуртай амьд болохоор нэг тууштай мөнгөгүй байсан ч гэсэн яваад байдаг шүү дээ. Тэгээ яг нэг өөр одоо бизнес ч юм уу тий, худалдаа ч юм уу ингээл янз янз ингээл ажил руу хөрөхөөр бүр яг 100% бас яг дуртай биш яваад байдаг. Юу хийв нандаа. Лаа шамтлагаас хойш. Хоёлаа одоо хүмүүсийн мэдхгүй юм ярина гэж хоёлаа тохирсон шүү дээ. Юу хийв? Ямар бизнес хийв? Ямар газар ажиллаж үзв? За ерөөдөө нэг бас янз янзын юм хийсэн юм байна да. Дуртай. Дуртай. Дуртгаар ч одоо. Та би бас дуртай. Ихнэртэйгээ хамт битгаш төрийн бас байгуулга ажиллаулаад кино минь их гээд бас нэг тийм төсөл мөсөл хэрэгжүүлээд бас нэг хурган бас нэг юм зүг мөг өрцөн гүйжсэн байна. Ер нь бол. За тэгэл бас шинэ жилийн үйл ажиллагаа гэл тий. Зохион байгуулаад. Тий. За тэгэл нэг тоглолт моглол бас зохион байгуулгаал. Урлагтай холбоотой ажлуудыг хийгээд байсан тий. Хийжсэн. Тэгээд телевизэд ажилласан мэрэгчлэр. Тий телевиз дээр ажиллаж байсан юм шүү дээ. Аль телевиз? Боловсрол телевизэд. Эдүү таймта боловсрол олгох хөтөлбөр гэлээ. Боловсруулаас үүсээд найруулагч арай. Тэгэж одоо нэг хөтлөгч юм уу та. Эдүү тайм төтөлбөрийн нэг хөтлөгч. Ижээс юм яг тийм хуруугадардаг тийм ажилд бас хэцүү юм байлаа. Чи нэг 3 сар хийсэн үг. 4-5 сар ч юм уу. Тэг хийгээд бас явжсэн. Бас чанга юм байлаа телевиз ажиллаж байгаа. Өдөр шөнөгүй явна. Дээрс нь мэдээ зэтэйгээ бэлтгэх нь хэцүү гэлээ тий. Хэцүү тий. Бид нар яг өөрсдөө тийм сургууль сурсан ч гэсэн тий. Нөө дуу хөгжмөөр явцсан болохоор ч шал өөр юм билээ суугаал эдит мэдээ тэгээд мантаа цантаа чигээл тий. Им боловсруул явуулж бас хэцүү.
Тэгээ юм бол хэцүүг мэдэрсэн. За энэ хэцүү юм байна шүү. Тэгээ сургуу уншуулаад Тэ. Тэгээ ураг уншуулаад. Тэгээ нэг мэдсэн чинь нэг зээлийн төв нийцсэн явж байсан. ламбард эцэг гэж шууд хэлнэ. Тий, одоо барьцаалын зэлтэй чиг нийцсэн тий. Энэ бүхлэж байсан юм шүү чи. Эхний өдөр хойлоо нэг салбартаараа суугаал. Хүүхдүүдээ ээжээрээ харуулаад, эгч мэгчээрээ харуулаад. Тэгээ явж исэн юм байна. Тэгээ нөгөө одоо сүүлийн үед худалдааны чиглэлийн юм чи одоо. Борлуулалтын тий. Тий. Одоо хэдэн хүүхдтэй бол? Одоо 2 хүүхэд. 2 хүүхдтэй тий. Тэгээ 2 сайхан хүүгээд. Одоо хойлоо гоё гараас гараад томорж байна. Жохон дээр бол хоёлаа яг манай хоёр чи ойрхон нэг насны зөрөөтэй. Хоёлаа яг нэг нэгээр нь тэрэл. Гэртээ ингээл зөрөлдөл унтуулах гал. Бүвээ. Тэгэл явдаг ус үеийг бол одоо манай хоёр хүч аягүй том болсон. Ааваас өндөр болоорой гэл одоо хоёр хүүхдээ захиалж шүү дээ. Одоо эцгийн одоо хариуцлага ээжийн одоо хариуцлага гэдэг нэг хоёр өөр хариуцлагууд байгаад тах шиг байгаа. Чиний хувьд одоо гэр бүлдээ ямар орон зайг ачааг тааж авч явдаг. Тэгэл эцэг үе юм чи одоо тэгэл нөгөө гарч одоо нөгөө хоолгонсоо олно гэдэг шиг л те. Ямар ч амтан тийм байдаг шүү дээ. Санхүүгийн те. Тэр шиг тэгэл тэр үүргээ гүйцэтгэн дээрээс аль болох гэр бүлтэй хамт байхыг боддог. Зарим усууч юм болохоо яг шууд ажилдаа ингэ шууд живэл орчдөг шүү дээ. Тий. 100% ажил руу төвлөрөл хүүхдүүд нөсөөд байгаа юм уу? Томроод байгаа нь мэддэхгүй. Ажил гэж явцдаг. Миний эхнэр бит хоёр юм ерөөд амьдралын тайп бол нэг тийм биш. Аль болох хүүхдээ багаас нь ингээл өсөж явахт нь хамт байх туфта. Тэр нь амар гой сонирхолтой байдаг. Тэгэл аль болох гэртэл цагаа гаргаад хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ цаг гаргаад гадуурх ажил бол яах вэ? Тэгэл ямар ч нэг урсгалаад явж чадал. Тэр нь өөртөө ингээ зөгцөөд би болчтой. Тэгэл аль болох гэртэл цагийг өнгөрөөхийг боддог. Тийм л болчтой юм байли. Хүүхдүүдийнхаа өсөхийг хүүхдүүдээ өсөхийг харна. Өсөхийг харна. Тэгэхгүй зарим усуудыг чи ерөнхийдөө ээж аав гадагшаа татваршаа ажилд явчихдаг. Гадагшаа гараа явчихдаг тий. Тэгэл хүүхдээ өсөж байгааг нь мэдрэхгүй. Тийм хүмүүсийг зөндөө харж байсан. Бид хоёрын эхнэр бит хоёрын тайп бол ялчгүй. Хүүхдүүдтэй хамт байж байгаа л хамт хөгшрөн гэдэг шиг. Тийм тайп юм л. Гэрийн ажилд хэр тусалж байна? Гэрийн ажил хэр хийж байна? Хоол хийж байна уу? Гэр цэвэрлэж байна уу? Тийм хоол хийж та. Одоо энэ баг үндсэн мөржил одоо хоол хийх болчиход байна. Тийм өдрийн 2 хоол бол заалттай юм. Тэгээд манай эхнэр болохоор гэр орны цэвэр байдал дээр анхаарч байна. Би болохоор ингээд хоол молоо бацж байна. Тэгээд хажуугаар нь ажиллаа. Ингээл. Одоо бид нэр одоо ингээл за амар хөшөрчөөгүй л байна л да. Яг л хэд гой насан дээр явж гин гэж бодож байна. Гэхдээ ингээд 30 гараад ингээд ирэхээр айгүй ингээд эргэн тойрныхоо юмнуудыг хүмүүсийн амьдралыг ажигладаг болчтой юм байлээ. Тэгээд чиний хувьд ингээд нэг хосуудад ялангуяа одоо эцэг эхчүүд те ер нь манай Монголын хосууд юун дээр манай подкаст маань өөрөө бас нийгмийн сэтгэл зүйрөө чиглэсэн сэтгэл зүй суурьтай подкаст байгаа юм. Тэгээд энэ гэр бүл сал те энэ хосын харилцаа энэ ер нь юунаас болж ийн гэж анзаарч байна. За тэгээд янз янз зээл юм болж байгаа хөө. Энэ дээр чиний анзаарснаар гол гаргаад байгаа залуучуудын гаргаад байгаа алдаа. Одоо чинь ингээд амжилттай гоё гэр бүлээ гоё авч явж штэ тий. Энэ үеэл давчвал гэдэг шиг. Тийм. Тиймэрхүү талаас нь. Тэгэл ер нь хосоо тэгэл нэг нэгэндээ хүлээцтэй. Тэгээ олон жил тэгээ эхний хэдэн жил бол мэддэггүй шүү дээ хосууд чинь хоорондоо цан характераач мэдхгүй. Тэгээ удаан хамт байгаад ирэхээр ерөөхдөө нэг нэгнийхээ зан характерыг мэднэ. За тэгээ за энэ маань иймэрхүү түргэн уртаатай гэдэг ч юм уу тий. За энэ маань нэг иймэрхүү тэгэл. Тэгээ энэ айл болох хэрэгтэй улсууд нь өөрсдөө хүлээцтэй тий. Тэгээл нэг босгосон амьдралаа нэг боснолчихгүй шиг. Тэгээл хүлээцтэй л байх хэрэгтэй л тий. Хүлээцтэй төвчээртэй ер нь эрэгтэй хүмүүсээс маш их зүйл шаардсан шүү. Хүлээцтэй байх хэрэгтэй, төвчээртэй байх хэрэгтэй. Чиний хувьд хэрэг буулт хийдэв. Би юу? Оо тэгээ би чинь нэг
чимэг болчихсон шүү дээ. Чи хэрэлдэх үү? Тэгэл хэрэлдэх мэлдэх үед тэр бас хэрэлдэл байсан. Тэгээд хэрэлдээд дийлэхгүй шүү дээ хүмүүс. Юм ихтэй явж чиний л буруу, ихтэй ирмний л буруу болно гэдэг шүү. Хэрэлдээд дийлэхгүй тэрний оронд хэрэлдээд юм байна л бараг дугаацсан тэр юм байна гэдгийг ойлгоо шүү дээ. Тэгэл дугаална. Дугаалсан тэр хэдий дөө тэгэд ихнэр чинь тэгээд зөвл юм хэлж байгаа шүү дээ. Ер нь бол бидний нэг янз янзын нэг ааш шиг хараал болохгүйг л хэлж байгаа шүү дээ. Чиний энэ ааш чинь гэдэг шүү тэгээд шүү гэл те. Найз нэг юм их анзаарсан. Одоо үзэгчдийнхээ өмнө хотлоо яриад явах уу? Ялангуяа нандаа миний амьдралыг мэдж байгаа болохоор хотлоо яриад явах уу? Би бол бас гэр бүлтэй болоод 8 9 жилийн өмнө ингээд салцсан. Одоо энийг бас нэг нуугаад байхыг хүсдэггүй. Тий. Тэгээд яг болоогүй л юм чинь болоогүй л гэсэн үг л дээ. Гэхдээ өөрийгөө ч юм уу тэр хүнийг бас буруутгахыг хүсдэггүй. Тий. Гэхдээ эцгийнхаа үүрэг хариуцлагыг хүлээгээд явдаг гэдгээ бол хаач нүүр бартам хэлнэ. Гэхдээ одоо ингээд нөгөө тэр үеийн эмошн гэж байгаа шүү дээ. Тэр салтын үеийн эмошн сэтгэл зүйгээсээ гарцсан баа шүү дээ одоо. Тэгээ ингээ харахаар тухайд юунаас болж байгаа. Тухайн үед арай нэг юм эрүүл ухаанаар харж байгаа байхгүй одоо би. Жохон төвчдөг байж тийм л гэдэг. Тэр үед жохон төвччихгүй яв да. Би бас амар тийм багын тийм шартаа бас жохон омглон байсан байлээ. Дээрэс нь худлаа үнэн энэ урлагт явах чинь бас нэг хортой тал байдаг. Тэр нь хүнийг жохон омглон болгочдөг. Юм шиг надад санагдсан. Тэрийгээ ингэ жохон даах хэрэгтэй байл. Тэгэхгүй хин гэдэг нэг тийм би чин хин билээ гэдэг нэг тийм одоо урлагийн дүүнер жишээл үзчихвэл те. Бизнесийн карьертай ингээм амжилттай явж байгаа. Жохон тэр өөрийнхөө тэр омглон занг тэр эмоцийг хүн тэр үеийн ситүэйшн дээр бол жохон дарахал хэрэгтэй байдаг байсан байх ёстой нэлээ. Нэг тэрийг анзаарсан. Хоёрт төрүүчийн чиний ярианаас бас би ингээд бодогдсон бодлого байна. Эмэгтэй хүн би ингээд олон жил бас тэрнээс ганц би авчиж байгаа. Тэгээд одоо болохоор би ингээд бас гоё хайр дурлалтай очраад ингээд гоё relationshipтэй болоод ингээд эхэлсэн. Тэгээд нэг юм анзаарсан. Яг зөв үнтэйгээ уулзраад ингээд зөв амьдралын хэмнэлд ороод явхаар эмэгтэй хүн эрэгтэй хүнийг айгүй олон муу зүйлээс хамгаалт юм дөө тэгээд. Одоо ганц би эрэгтэй хүн чирэл орой өдөш ингээд гээ үүрцэн те гараач гэж бодоагүй байгаа. Маргааш өглөө ажилдаа тэнгуут нэг хэдэн найзууд хүү энэ хэний төрсөд чи мартсан юм уу? Ойрхон байр гараад ир гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд сахилга батыг сулруулах тийм юунууд хүний амьдрал зөндөө гарч ирнэ. Тэгээд тэгээд ганц би үүний чинь баг илүү ярьж байгаа юм шиг хүш байрны чинь гадаа надаа гараад ирлээ гэдэг шиг юмнууд зөндөө тохиолдог байхгүй. Тэр болгон дээр гарахгүй үед байна мэдээж. Гэхдээ хүн чинь хаяа альтердаг байхгүй. Хүний сэтгэл зүй эмоц гэдэг чинь тухайн үеэс амар их хамаарч явж идэг. Тэгэхээр яг эмэгтэй хүний хань ижил гэдэг бол тухайн үед ирчүүд намайг гаргасангүй намайг ингээд боож ин хааж миний ирчүүд миний найзууд намайг базаад байна. Их найзууд нүртлээ их нэртэй базуулсан байлээч гэдэг юм уу те. Тэр чи яг үүндээ тэр шөнө гарч явж янз янзын юм юу ч болж болно. Тэр согтуу явж байгаад хүнтэй содонуудад орж болно. Согтуу тэр шүн дөлөөр гарч орох чи ер нь л сайн юм дөрөв. За яригтаар сууж байгаад юу ч болох юм. Одоо энэ гэмт хэрэг юунууд чинь судалгаагаар ерөөсө 80-аас дээш шөнө дандаа согтуугаар шөнийн цагаар үлдэгдсэн байна. Тэгээд согтуугаар шөнийн цаг шүн. Тэгэхээр гэр бүлтэй хүн шөнөөр гарчгүй хөө. Үгүй шүү дээ. Бараг боломжгүй. Тий, бараг боломжгүй. Дээрэс нь одоо нэг найзын төрсөн өдөр дээр яг нэг архитект руу явах гэж байгаа байхгүй. Яг бодит процесс. Тэр бол гэдэг төрсөн өдөр гой дуудаж байгаа ч хамаагүй заяа. Гэхдээ эхнэр чинь нэг л таагүй. Чам яв гэдэг байгаа мөртлөө цаана явуулах дурггүй байгааг нь чи мэдэрчлээ шүү дээ. Тэр үед ирчүүд яадаг вэ гэхээр за энэ хүн дурггүй байгаад байна. Эрсгэрч тийм хүүхдээ тэрээд эхнэрээ тэрээс авах хоолоо идээд унтж өглөө ажилдаа унтчихдаг. Тэгсэн чинь тэр шүн тэр залуу гарч явсан бол яах байсан гэж магадгүй эрхээ асуулгасан байхгүй. Тэр чинь хамгийн гэдэг шиг хамгийн ихний арга шүү дээ. Гэдэг шиг юу ч болж магадгүй тэндээс гэр бүлтэй муудалцаа ууралт болж магадгүй.
Тийм үү? Юу ч тохиолдож магадгүй. Тэгэхээр энэ гоё одоо эрхэл, хайр дурлал, гэр бүлийн харилцаа эрэгтэй хүнийг айгүй их аварж идэм билээ шүү. Зөв зам руу сахилга бат руу нөрж. Тэрийг найз нь айгүй сайн анзаарсан. Тэг чи бас сайн анзаарсан байна. Ер нь бол тэгэл маш олон хэрэггүй гараа ороонууд байдаг шүү дээ. Ер нь бол тий. Залуу багт чи ер нь бол бид нар ч яг нэг маш олон хэрэггүй гараа ороо бас гарцсан л байж байдаг шүү дээ. Найз нөхдөдөө даривцсан явж яадаг. Тэгэл ерөнхийдөө нэг сайнаар дуустгүй шүү дээ тэр чинь. Нэг хүн амтны машин тэр мөрөгдсөн ч байдаг ч юм уу. Хүн амтандаа муудалцсан. Эсвэл нэг тейнмент тавьсан ч байдаг юм уу тий. Ер нь бол тий ганц би одоо тийм залуучууд байгаа шүү дээ. Эсвэл дөнгөж үерхээ явж байхдаа ингээл би гарнаа марнаа гэл тий. Тэгээ гараа явсан хосууд харилцааг янз янзын болоод дуусдаг. Тэгэхээр ер нь бол манай нэг л одоо гэр бүлтэй болсон бол залуучууд гараа орооны асуудлыг ер нь бол хамгийн нэгдүгээр л одоо зохицуулах хэрэгтэй. Эхнэр чинь одоо дургүй байл тэгэл гараад ирэхгүй. Ер нь бол эхнэр хүн чинь нөгөө эмэгтэй хүн чинь нэг ээжийн нэг зүүн совин байдаг шүү дээ. Эмэгтэй хүний цаана нэг хүүхд төрүүлдэг. Одоо нэг их хүний нэг зүүн совин байдаг. Тэгэхээр одоо бид нар чинь баг хүүхдүүд шиг л байдаг шүү дээ. Эхнэрийн хажууд. Тэг хэрэггүй гэл ээж аав нас нэг хэлдэг ш яах гээд ам бэ гэхээр нэг юм болцсон байж байдаг. Тэр шиг биднийг бол маш олон юмас юу хамгаалдаг гэдэг зөв зөв. Шал хэрэггүй ороо гараанаас хамгаална. Янз янзын асуудал үүсэх байснаас нь хамгаалж байгаа. Тэгээд тэр чинь эдийн засгийн хүртэл хохирол учрна, эрүүл мэндийн хохирол учрна. Тэгээд ер нь тэгээ хямгадуул ажих зүгээр. Энэ гоё шүү дээ. Тэсүүлдэ тасчтай юм дөө. Өөрөө ч тэгээ гарын орё гэдэг юм байхгүй. Яг анхны үерхэж байгаа нэг найз нөхдөсөө холдоогүй байгаа үе дээр хүн бол найз нар дуутахаар гарчмаа санагдал тий. Дуудаад нь штэ ингэж штэ гармаар штэ гэл. Надаас нь тийм үе байсан биз дээ манай ихтэй яах гэдэг юм бэ ээж гэл. Тэгээ готл чинь дээсээ гараагүй басна л байхгүй. Тэгээ дараа нь сонсгол дандаа нэг бүтлгүүцсэн баян байдаг үстэй тий. Бид нар явж байгаа тэгсэн гэдэг. Тэгсэн чинь тэр машина мөргөөд ингээ машина мөргөөд ингэсэн инээ тэр гэдэг. Надад бүтлгүй юм байдаг. Тэгээд сүулдэ тэр хүн тасаад тэг сайхан гэртээ. Ер нь гэртээ байх чинь гоё. Хүүхдүүдэд хараал. Хүүхдүүдтэйгээ тоглоол. Ер нь зөв хүүхдүүд ингээл хажуунаас нь зүгээр ингээ утас ухаал хүүхдүүд сууж байгаа шүү дээ. Тэгэл гэртээ байж хад яг нэг орой нэг нам юм болцсон үед зөөгт мөхт үзэгч нэг сонголгүй утас ухах сонголгүй болдсон шүү дээ. Тэнгууд яг хүүхдүүдээ харна. Тэр чинь ингээл утас муц ингээл тоглол мөглцсон юм ингээл яг байж. Яг тэр харахаар ингээд гоё санагддаг надад л. Энэ маш олон аав нартыг санагддаг. Тэгэл ихнэр мэгтрээгээ юу хийж байгааг нь хараад ингээл ажиглаж штэ энэ нь бол тий амьдралаа харж тий өөрийнхөө ингээл нэг баах ингээд сошиал мошлол бол ингээд кино мөн үзээ сатараад байхгүй. Яг ингээд гэрийнхээ уур амьсгалаа ерөөхдөө ингээл хараад ажиглаа л байж хат маш гоё тайвшрлыг мэдэрдэг штэ. Тэгээд хүүхдийн нэг хөөрхи хинэггүй байгаа тэр нэг харц марц тэгэл ингээл юмыг сонирхож байгаа байдлыг харахаа хайр хүрээл нөгөө саяхан жоохон байсан хөх чинь саяхан үсний нарийн нэг л жоохон юм байжсэн ийм том болцсон байлоо гэл тэ том болсон ч гэсэн ээж аав нарт хүүхдүүд жоохон хаддаг нь харахгүй юм бэл. Одоо би хүртэл хоёр хүүхдээ зайлаа аав нь уншин хил ам чинь бүр одоо хятадтай үлээ. Одоо 13 одоо 14 яг тийнейж нас руу орсон байгаа юм шүү те. Одоо тэгээд харилцаа чинь хүүхдүүдтэйгээ харилцааны хадлаар ярьж байгаа. Одоо ингээд том хүнтэй харилцаж байгаа юм шиг харилцаж гин үү? Эсвэл яг юм хүүхдтэй харилцаж байгаа юм шиг харилцаж гин эсвэл яг насных нь одоо тийнейж насны хүүхдтэй харилцаж байгаа юм шиг харилцаж гин үү? Тэгэл би яг тэр нэг аим сегментэлт хүн байна. Зүгээр за яаж юм нэг хүүгэл энэ өөрөө ирэхэд жоохон нам дутаа шүү дээ би ч ирэхэд нам. Тэгэл за яаж миний хүү нэг хитрхийн нэг чанга болохгүй. Хитрхийн нэг чанга загинчихгүй юмсан. Нэг жоохон юм нэг сүр адруулчихгүй юмсан ингээл тэг ингээл аль болох тэгэл за яаж ингэж юм ингээл тэгж л харцдаг шүү дээ. Гэхдээ бас нэг тэгэл ээж нэг жоохон ингэнэ тэрийг тэгчгүй яасан хотол нь жоохон копид бол. Тэр харж байгаа тэгээд ингэ тэгчгүй яасан ингэ. Тийм их үл. Тэнс шиг шууд чанга хүүхдэд юм шууд тэгж чангаар хараах ч юм уу тий. Зарим эцэгт нар тийм байдаг шүү дээ. Хоош чи гээл амар чанга хүүхдийг нэг жоохон юм алдаа дутагдaltaй юм ихэр шууд чангаар хараа зүхээддэг. Тэр бол ингэ буруу. Хүүхдийн сэтгэл зүйд амар нөлөөлж байгаа. Тэр чинь ингэ тухайн үед ингэ хүч болоог юм шиг ингэж байгаа гинэ. Нөлөөлж байгаа шүү. Тэгэхээр аль болох хүүхдүүдтэйгээ гоё нам дуугаар тайван амар амгалан харьцахгүй болвол гээл өөрийнхөө нэг байгаа стрессээ хүүхдүүдэд гаргаад байвал хүүхдүүд нь ерөөхдөө
томроод ээж аав нар ингэж харьцдаг ингээл өөрөөсөө хүүхдүүд рүү дараа нь тийм харьцдаг болно. Чиний үдээс хэлдэг юм шиг тийм үг сөрөх тохиолдлууд гарч хэлж байна уу? Байхгүй ээж аваас. Байхгүй шүү дээ. Хүүхдүүд би өөр ингээл их зөөлөн байдлаар хүмүүжүүлдэг юм тийм. Айл зөөлөн. Жохон чанга дугаар яачгаа дараа нь юу ачт. Өөр хамсаад тий. Гимшчүү. Тэг гимшч мэмшээд. За арай л жоох юм сүр адруулчихгүй. Арай л жоохон загинчгүй яаж вэ? Тийм загинж байгаад хэрэггүй. Тэг хүүхдүүд өөрсдөө өсөөд явж байгаа. Сайхан урчигтэр би нэг видео үзсэн чинь тэн дээр нэг ээж уйлцсан. Манай хүүхэд ингээд веб татлаа. Би ингээд загнахаар намайг 108 дуудаад ингээд өгчдөг. Тэгээд энэ юу болоод байгаа юм бэ? Төрөө те та нар энэ хууль тогтоомж юмнуудаа анхаараач. Бид нар ингээд хүүхдүүдэд юм хэлж загинж ингээд яаж болохоо болчлоо. Бид нар бол ингээд биднэрт бол гар хүрээд те бидний аав ээж нар ингээд бид нар загнах тэгэл гар хүрдэг байсан. Тэгээ биднэрт мууцсан юм алга. Гэтэл одоо бид нар хүүхдүүдэд гар хүрэх битгийх л загнахж ирэхгүй болчлоо гэдэг нэг тийм бичлэг яваа. Тэрэн дээр нийгэм ингээд хоёр тал болоод ингээд хоорондоо бас нэг юм дебэ маягийн үүссэн байхгүй юу. Тэгээ энэ бол нийгэмд нэлээд яригдаад байгаа бас сэдв байхгүй юу. Энэ хүүхдүүд үгэнд орох болчлоо. Амар томдлоготой болчлоо. Дээрээс нь савл хийвэл одоо 108 дуудаад аав ээжээгээ бүр цагтаад өгдөг болчлоо гэдэг шиг. Энэ тал дээр бид нар хүүхдүүдтэйгээр бид нар яаж харьцах хэвээр. Бид нар хүүхдүүдийг өсөж яваа, юмыг таньж яваа хүүхдүүдийг бол аль болох гэр бүлийн уур амьсгал нь гоё тайван байх хэрэгтэй. Тайван дээрээс нь харьцаж үг хэлэхтэй хүртэл одоо өөрийг нь буруутгасан ч юм уу тийм хорц үгнүүд ашиглахгүй. Яаж юм нөхөө яасан өөчөөсөө тэгсэн юм уу? Тэр болохгүй шүү дээ. Хүн ингээд тухайн үед ингээд жоохон ингээд өндөр тооноор ингээд загинчмаар байсан ч гэсэн тэргээд арах хэрэгтэй. Аль болох тэр хүүхдийн сэтгэхүйд ээж аваас нь тийм гоё дулаахан загинсан ч гэсэн нэг тайван тийм энерги нь тийм гоё зөөлөн тийм байвал хүүхд угаасаа заавал чихгүй толгой царайлаа болж утгүй юм ийгээд байхгүй гэж боддоо шүү дээ. Энэ нь бол манай ээж мэж гэсэн тийм шүү дээ. Нэгэл манай нэг сүртэй загнахгүй юм. Тэгж өсгсөн. Ваа хүү хаа зарим ээж аавч яхал амар чарлаа л байдаг шүү дээ. Оо модрака чи. Чи дандаа ингэдэг байхгүй гэр. Тэхээс тэгсэн шиг хүүхд нэг тийм байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр юус ээж аав нар юусоо хүмүүжүүлж байгаа хүмүүжүүлэхдээ аль болох хүүхдийг гоё сэтгэл зүгэн тайван л болох гэдэг дарамттай биш. Гэрте орохоор бол ингээд сандраал ингээд аамааваас хараалаа яагаад тахгүй ээж мэж үүлхэн гэж яагаад тахгүй. Тэр хүүхд дураараа сайхан ингээд тайван л байх. Тайван байх юм бол тэгээ тэр хүүхд чинь ил тутлаа хийгээд явахгүй шүү дээ. Тий, билүү тэгж ойлгох тийм. За, подкастынхаа 3 дугаар хасаг төсөлийн хэсэг рүү бид нар орж байна. Тэгээд ер нь наас нэг ингээд анзаарсан чинь бид нар ингээд айгүй олон хүмүүст жоохон байсан болохоор бид нар хитрхий жоохондоо 17 8 тагаас 8 тадаа ингээд бас дуулж муулаад ингээд эхэлсэн болохоор тэр үед жоохон хөвгтүүд шүү дээ. Мэдхгүй хүмүүсийн туслсныг нь мэдэхгүй орхицсан тийм юмнууд одоо ингээд бодоод тахт байдаг байхгүй юу. Тэр хүнд би бас арай муухай зан гаргачих штэ. Тэр хүнд нэг баярлаа гэж хэлчихсэн. Тэр хүн яалтчгүй миний тэр амьдралын үед тэгж туссан байлаа шүү гэдэг хүмүүс айгүйх гарч ирээд байгаа байхгүй миний ингээд ой санамжинд одоо ингээд эргээ ботход тэгээд хоёлаачтай бас нэг ярьжсэн шүү дээ тий. Тэгэхээр чамд ингээд хойд одоо ингээд дуулж хурдаал ингээд эхлээл явж явах тэр үед хүүхэд насандаа мартцсан. Үнэхээр тэр хүнд бас баярлж явдаг шүү гэдэг хүмүүсийг хоёлаа нэвтрүүлгийнхаа төгсгөл подкастынхаа төгсгөл гой дурдаа явчих л да. Ямар үед яаж тусч ирсэн яаж баярлж исэн юмуд байгаа. Тэр нь бол хамгийн нэгдүгээр тэгэл гэр бүлийнхэн л байгаа юм л да. Манай ээж яг гой тайван хүн багш мэрэгчлээ хүн байдаг. Анги дээр нь орохоор тачигнал ээ. Хүүхдүүдээ хоо чи ёо гэдэг. Тэгээ гэртээ ирэхээр тэр ажлынхаа одоо стресс ч гэдэм үү те. Тэр зүйлийг ингээд хаалааныхаа цаана үлдээгээд хүүхдүүдтэйгээ гой тайван харьцдаг загнадгүй. Тэгээ юм хийсэн гой дэмждэг. Тэгээд ер нь бол гэр бүлийнхэндээ ээжтэй баярлаа. За ингээд амьдрал зохиогоо тань ажилтай болно. За эхнэр хүн бас өөрөө маш том орон зай эзэлж байгаа. Тэгээд бас эхнэр маань бас миний одоо алдаа дутагдaltaа занг харж л байгаа. Тэр бол энэ гоё засч өгөөд
одоо бид нар чи ээж мэжээсээ сонсоогүй юм бол эхнэр мэхнэрээсээ сонсон шүү дээ ер нь бол. Би ч бас ийм зан гаргач тийм юм гэж тийм үү гэдгээ тий. Тэгэл тэр сайхан юмнуудад чинь гой засаад заримдаа ууртаач хэлэн заримдаа нээж байгаа ч хэлэн тий. Тэгэл ямарсан ээжтэй баярлаа, эхнэртэй баярлаа, аавдаа баярлаа, эгч нартаа баярлаа. Манай эгч нар чинь манай ээжийн дүнд гэж маш сэргэлэн маш гоё. Надаа миний хүүхэд наснд бас надад маш их тусалж байсан ах эгч нар байдаг. Ах эгч нараа үзэж бас баярлаа. За тэнгуутлаа одоо урлаг соёл руу орох юм бол бас зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Манай FM-ийн амраах байна. Тий, урлаг соёл руу орох юм бол 2016 студийн хамт олон Томбор бомбор 2 байна. Томбор бомбор ах байна. Дээрээс нь төгсөө ах байна. За тэгээд одоо тухайн үед флаш хамтлагийн одоо цомгууд дээр ажиллаж байсан хөгжмийн продюсерууд байгаа. Хин Манай хөгжмийн продюсерууд гэх юм бол Аранзаах байгаа. Аранзаах маань бас манай хамтлагийн маш гой дуунуудын фонограмуудыг гой бичиж үжсэн Аранзаах байна. Яруу байгаа. Яруу ах маань бас маш авьяастай. Яруу гэл одоо нөгөө тухайн үед чи хийт болчихсон шүү дээ. Тийм. Нөгөө талигаш далаагийн баахан панорама хийдэг гэсэн. Маяг хийдэг гэсэн. Тийм, миний сэтгэлийн өмгийг чиний өмгийг хийж өгсөн шүү дээ. Ярууч. Яруу ах чинь бас амар авьяаслаг залуу байдаг тухайн үед. Тэгээд яруу ахтаа бас баярлаа гэж хэлье. Баярлж явдаг гэсэн. Тэгээд тухайн үед бид нар чинь хүүхдүүд хэлэхгүй шүү дээ. Тэгээд харин мартчихлаа шүү дээ. Тэгэл ингээл сүүлд хэлэх ёстойгоо мэдээгүй юм. Тий, хэлэх ёстойгоо мэдгүй. Тэгэл сүүлд нь ингээл бодож явах. Тэгэл за тэгээ нөгөө Баймалав дууны панорамыг хийж өгсөн Бата гэдэг нэг ах байгаа. Хувьсгал намын байран дээр байхад хөгжмийн продюсерсэн Бата ах маань бас байдیں۔ Бата ахтаас баярлаа гэж хэлье. Тэгээд өөрчн өнөөдөр гээд Today дууны панорамыг хийж өгсөн Perfect-ийн баярах маань байна. Today гоё дуу шүү. Гэгээлэг те. Гэгээлэг дуутай. Гихчээний маш олон хүмүүс байгаа. Заримуудыг нь марцсан бол уучлаарай. За тэгээд бас янз бүр хүмүүсийг бас олон найзууд байгаа шүү дээ. Найзууд байгаа тийм. Баахан найзуудын тэнд тусалж авсан шүү те. Тий. Тэгээд бүх найз нартаа бүгдийнх нь нэрийг хэлэхээр яг 1-2 хүний нэр үлдчих учраас ингээд нийлэг ерөнхийд нь хэлчихье те. Ерөнхийд нь найзууд тэр үед үнэхээр найзалж байсан найзууд маань жижигсэн те манасыг. Би бас яг ингээд намайг тухайн чиний нөгөө цомгуудыг чинь хөгжмийн продюсерууд нь ямар хөө хүмүүс байсан? Би аюух баярлж авдаг хүн гэх юм бол хамгийн нэгдүгээрт бол Томбор Маадах хоёр ээ. За үгүй шүү дээ. Маадах чинь чиш Next Star дээр цомог орж ирсэн тий. Маадах миний бүтэн цомгийг нэг ч төгрөг авахгүйгээр бичиж өгч ийсэн. За. Тэгэж гоё дэмжиж ийсэн Маадах. Тийм бид нар ч гоё. Гэсэн мөртлөө артист болгоол ингээл тухайн үед ч хувь муу авдаг байсан шүү дээ. Нэг ч тэгж байгаагүй. Тийм гэрээч хийж байгаагүй. Зүгээр л окей. Миний нэг 2 дуу сонсоол. За миний дуу бүтэн цомгоо өнгөө ороорой. Нэг олон юм надтай яриачгүй. Би чамаас хариуд юу ч үсэхгүй. Амар гоё яваач. Тэгээ би Next Star дээр бүтэн цомгоо өнгөө орчихсон шин. Тэгээ хариуд нэг ч төгрөг аваагүй, нэг ч газар намайг дуулуулж байгаагүй. Би бүр Маадахта тэр заавал нэг очиж уулзнаа л гэж боддээ. Тэгээд Маадахын тэр студ дээр чи нөгөө Оки гэдэг үстэй. Оки зэрэг ирээд үстэй. Оки зэрэг. Оки ч бас манай 3 дахь цомгон дээр бас хөгжмийн продюсер ажиллаж байсан. Окидээ бас баярлаа гэж хэлээ. Next-ийн хоёр маань хөрхөө Маадахтай намайг танилцуулж байсан байхгүй юу. Тэгэхээр Next-ийн багийн сарлаа хоёрт бас баярлаа гэж хэлмээр байдیں۔ Тэгээд Томбор амар хөөрхөн заяа. Би ингээд нэг би өөркорц гэдээ байгуулжсэн шүү дээ. Тий. Тэгэхэд чинь Томбор тэр нэг амар найзууд байгааг ажил хэрэгэл холбоотой байдаг гэсэн. 400-ийн тоглолтоор намайг хөтлөөдөг гэдэг байсан. Энд тэнд тоглолтууд зохион байгуулахдаа намайг хөтлөөдөг гэдэг байсан. Гэтэ цалингийн өгдөг байсан. Өөрийнх биш. Айгүй шудраг харилцаа. Би Томбороор микс мастраа хийлгэхдээ бас мөнгө өгдөг. Би тэр юм бизнес юм шиг харилцаатай. Нэг нэг хажлыг хүнддэг. Тийм холбоотой байсан байхгүй. Гэтэ бас 3 найзууд. Тэгээ би ингээд цаачаа өөрөө студид байгаа шүү дээ. Тэгэхэд би ингээд студидтэй хүнээс амар даварсан юм гэж байгаа. Би ингээд студ нээх гэж байгаамаа. Тэ тэгснээ юу хятад руу явах гэсэн юм аа. Тэгээ хятадаас ч томор төхөөрөмж оруулж ирээ. 18 настай үт штэ. Хаанаас ааш тэр мөнгө төгрөг цуглуулсан. Манай хамаатны ах эгч нар өгсөн юм ш нэрээ. Хамаатныхаа агч нарт маш их баярлж авдаг шүү.
Тэ. Манай их хэл явдаг шүү дээ. Маш их баярлж явдаг шүү. Тэгээд тэр үед надад бүр ингэсэн гэл бодлоо да. Манай аавын дүүнэр ахгүй. Солонгост баха ажил хийж ирээд дуудаад за нэг удаа туслая. Юу юм бэ гэж бүр. Тийм гоё хамаатнууд байх уу? Тэгэхээр би студ нэмэр гэсэн чинь тэнд өргөтэй гэсэн чинь тэрэнд өргөсөн чинь маа өгч. Бүр тийм гоё шүү дээ. Тэгээ би томрлоо яриад томроо би ингээд яах гэсэн хятад явах гэсэн юм аа. Тэгээ хоёлаа хамт яваад төгсөн чинь томроо тэгж. Надаас нэг ч төгрөг аваагүй заяа. Тэг тэр хилгүү. Тэгээ томбор чинь надтай миний үе битээр 18 настай хүүхдүүд. Тэгээд хилгүү хоёр гар зүгээр л шууд Бээжин лөө унтлагын автобусаар нэг ирэмэр ингээд явдаг газраар тэг явчихж байгаа байхгүй. Юу найдаж явж байгаа бүүм тэгсэн чинь цаад чинь бас хятад нэг хүмүүнтэй холбогдсон. Нөгөө хүн нь тосч аваад бит хоёрыг тэр хөгжмийн дэлгүүр мэлгүүрээр дагуулж яваад явуулж мэдэх хүмүүс явж байгаа. Тий. Тэгээ хөгжмөө аваад баахан хөгжим аваад ингээд натаад дамжилцаад Монголд ирж байгаа байхгүй томбор. Тэгээ надаас нэг төгрөг авч байгаа амар хөөрхөн. Хаа байсан тийш явчаад штэ. Тэгээ нөгөөтөө ингээд холбож байгаа алфтай юм шиг холбуулж байгаа штэ. Тэгсэн чинь дуурдаг бай. Бүгдийг яг ном 3 журмынхын дагуу холбосон дуурдаггүй. 3 өдөр битээр үзлээ. Нөгөө томборчийн өрхөнд санаа зовоод байгаа байхгүй. Энийг ав гэсэн. Тэгээд тэр хүн санаа зовох шаардлагагүй штэ. Өрхөнд би л авсан юм чинь. Тэгээд битээр бардгуу. Тэгсэн чинь ганц л хүн байна. Хин гэсэн чинь сонорын том аах. Тэгээд танихгүй ш тэр өмнө чинь. Тэгээд зориод очиж байгаа кино үлдэр дээр. Тэгээд нөгөө том аахыг яг би нөгөө тухай татар хамтлагийн дуу мөг авчираад нэг нүүр хагарцсан байсан. Тэгээд том аах дээр очиж би нөгөө 104-ийн Жошо байна гэж л таньж байгаа байхгүй. Тэгээд уучраа хэлээд гэсэн чинь том аах. Өө тийм үү. За ах нь очие гэдэг. Манай би өөрхөц чинь Чингисээ хажууд. Тэгэд амар сайн хүн бас надаас нэг ч төгрөг аваагүй зөө. Шууд ажиллаа хаяад тэр үе хүмүүс амар сайн хүмүүс байсан ирж байгаа зөө. Тэгээд ирээд ингээд 30 секундын дотор дуурайсан шүү. Ямар сайн. Би тэрийн 3 өдөр оролдоод бараагүй. Тийм холболтуудаа буруу хийсэн юм уу? Мэдхгүй нэг л юм байсан. Тэгээд би тэр юм гэж ойлгоогүй бас. Бүх юм ингээд зөв хийсэн заяа. Тэгээд тэр юу чинь олон жилийн туршлага гэдэг юм чинь бас техникийн багш хүн шүү дээ. Тэгээд том ахтайгаа айгуу гоё ахтуу болоод одоо өнөөдрийг хүртэл миний одоо хамгийн хайртай хөрөө ах нарын нэг одоо байнга холбоотой байдаг. Тэгээд энэ хүмүүст бас маш их баярлж авдаг найзан. Тэгээд баярлаа гэд хэлмээр бас олон хүмүүс байд юм уу 104-ийн лайв 104-ийн хамт олонд бас маш их баярлж авдаг. Флашын найзуудтай маш их баярлж. Тэгээ бас нэр бидний бас хайрлах бас цамогдож байна одоо миний цэхаа гэдэг үү тий. Тухайд нэг томбрах за хар санаа ах нартай яриад 15 жилийн өмнө болж ирсэн. Тэгээд миний цэхаа та гэдэг бас дууж болно шүү дээ гэж ингээд. Наа тий. Тэгээд одоо бас нэг одоо юу гэдэг чинь бүр дээр үе орсны дуу байсан ч гэсэн хар санаа хамтлагийн миний цэхаа чинь бас гоё дуу шүү дээ. Амар дуу гоё хүмүүс танилцуулж ирсэн тий. Бараг хар санаа хамтлагийн дуу шиг болсон. Тий. Тэр дууныхаа бас ингээд дуулах эрхийг хар санаа хамтлагийн ах нар манаас өгч ийсэн. Тэгээд томбрах магтаа ярилцаад за флашаар дуулалт болно гэдэг. Тухайд зөвшөөрчихсэн. 15 жилийн өдөр манай дуулаараа гэдэг. Тэгээд бас хар санаа хамтлагийн ах нартаа бас баярлаа. За дээрээс нь бас гайс хамтлагийн ах нарын дурсамж гэдэг байд. Тийм тэр дурсамж бас дуулах эрхээ өгч ийсэн гайс хамтлагийн ах нартаа бас баярлаа. Тэгээ бас айступ хамтлагийн сак гэдэг байдаг шүү дээ. Би ихтэй дуулдаг. Тэр гоё тоо. Тэр чинь бас хайстап хамтлагийн хэдэн жил явж лөө. Бас дуулахар хөтэй хүмүүст өгчээсэн шүү дээ. Амар хүмүүст бага хамтлагууд дуулах гоё дуунууд өгчдөг. Тэгээ бас хайстап хамтлагийн ахнартаас баярлалаа. Сак гэж бас гоё дуугаа. Ер нь бол баавар ахтаа баярлах хэрэгтэй шүү. Баавар ахтаас баярлалаа. Баавар ах чинь бас бид эдэг 21 аймгаар айлын тоглож машинтай болгоо өстэй. Тийм шүү дээ. Та хоёрыг чи машинтай болгоо өстэй бид хоёрыг. Тухайд ч яг нэг прус гэдэг нэг хибрид машинээс чи Монголд орж ирж байхад бааварах. Одоо 21 аймгаар айлын тоглолтынхаа юмд прус өгч байсан. Тэгэл тэр прусэнд хэдүүлээ чигцэлтэл явдаг гэсэн чинь машин толж байгаа шүү дээ тэр чинь тий. Тэр чинь одоо нэг шууд нэг тоглолт бэлэн хүүхдүүд машин аав. Тэр үеч прустэй болно гэж амар бэлэн өгөөд ингээд бодит юм өгч гэдэг чинь ялгар удаа. Тий. Бэлэн бодит юм өгнө гэдэг чинь бас хамгийн гоё юм шүү дээ. Одоо үед бол яг хаа бэлэн өгсөн бол айгүй шоодсон ба шүү. Үрцэн ба шүү. Цаавд өгсөн байгаа тий. Яг би тэдийн аваа чи тэдийн аваа гэдэг хоц суулгаа тий. Тухайд өгнө гэдэг чи айгүй зөв. Тухайд хүүхдүүд чинь бид нар ч бас яасан ч хувц авдаг байсан. Амар их тэр зэт топ шоп билээ. Нэг л шинэ хувц зэрлэхэл очиж гүйж байгаа. Том. Ичмээр том. Амар том хипхоп хувцнууд өмсөөл
Стил нь тийм байсан шүү. Гэтэ яг том байж болно. Гэхдээ тэр бол арай дэндүү том байсан шүү. Тэгээ би чи тэр хувцснуудаа сүлд өмсгөө байлцсан. Харсан чи манай ах мах өмссөн. Дэвчсэн нэг өмдөмдөө. Би ингээд хувцснууд яг чиний нөгөө юмнуудаа олдог гэдэг шиг манай ээж ингээд Америкээс ирсэн чинь миний бүх юмнууд ингээд амар хөөрхөн хадгалцсан ингээд ийм чамдаа шиг юм дотор хийцэн байжсэн баг. Би бүгдийг нь тоглолтын плетүүд гарч ирж байгаа. Миний зургууд гарч ирж байгаа. Надад ирж исэн ингээд загтал магтал ингээд бүх гой дурсамжууд ингээд гарч ирж байгаа. Тэр чи ямар ч болоо янз янзын тоглолт моголтон дээр бүгдийг би ингээд хадгалаад дэгсэн юм лээ. Тэгээ бүгдийг нь амар гоё. Тэгээ дээр үеийн клипүүдийн арын материалууд тоглолтын арын материалууд хальсаар гарч ирсэн шүү. Би бүгдийг нь ингээд юу болгоод бичлэг болгоод компьютер руу хуулсан баа. Тэгээд тэр дотроос хувцас гарч ирсэн. Ямар амар зөрөгтэй хувцалдаг байсан юм бэ. Тэгээд би ингээд подолог биш үл тэр палаж байлээ. Ийм өвдгөөр татсан подолог өмсөдөхтэй байхтай. Тийм яга өнгөтэй. Тэгээд тухайд юу ч болоогүй шиг явдаг гэсэн тийм. Хамгийн том нь хамгийн гоё юм. Үнд нь бүр ийм өргөн болцсон. Тэг яаж ч та яваад байдаг гэсэн одоо бүр бод. Үнэхээр зөрөгтэй хувцалдаг гэж. Одоо тэгтээ буцаад бас тийм том хувцснууд модонд орж байгаа юм шүү тий. Яг одоо жоохон тарпиц чим шиг одоо залуучууд тийм үнд өмсдөг болсон юм л шүү дээ. Доогоор юм сул тий. Амар бид нар ч болоо жоохон бөмбөрдөө байсан тий тарпиц шүү. Тэгээ доотлын бас жоохон оюулж моёлоод тий олон бөмбөр болохгүй. Оюулж моёлоод пүүзнээсээ доошоо унгааж мунгаахгүй. Тиймэрхүү болгох гэсэн шүү дээ. За тэгээд манайхаа тухайн үеийн бас хамтлаг дуучдж үтсэн баг. Тухайн үеийн бас биднийг таньдаг байсан найзууд маань үтсэн баг. Тухайн биднийг сонсдог байсан лайв 104-ыг сонсдог байсан, флаш хамтлагийг сонсдог байсан хүмүүс ч үтсэн баг. Энэ Жошогийн подкаст гэдээ би албаар энэ нэр өгсөн. Тэгэхээр нөгөө тухайд FM сонсдог байсан хүмүүс аягүй өрхөө орж ирээд нөгөө тухайн үеийн FM-ийн намайг аягүй их юм төсөөлж ингээд үзээдэлээ. Тэгээд аягүй өрхөө комментууд нь бас тэр үеийн нөгөө тэр FM тэгдэг байсан, ингэдэг байсан хөөрхөн юм бичээд тэр надаас аягүй гоё хүүхэд насны нэг нандин дурсамжуудыг ингээд сэдрээгээд надад аягүй гоё байгаад байгаа байхгүй. Тэгээд би бас энэ подкаст нь аягүй дуртай байгаа. Хүн үзсэн ч үзээгүй ч чухал биш. Ингээд эн чин гоё метраж үлдээнэ гэдэг чи их гоё. Бидний хүүхдүүд ингээд том болоод үзнэ гэдэг шиг те. Тухайн үе чи хэдүүлэг гэж байхад бас үеийнгийн хамтлаг гэж байгаа шүү дээ. Амар гоё санагдчих. Одоо ингээд те. Нэг тэр үед учир зүггүй бүгдэнтэй найзалж яваагүй ч гэсэн яг ингээд хүүхэд байхаас нь гэж ярина шүү дээ. Тийм шүү дээ. 16 7 тоогоос нь мэддэг болохоор ямар хүүхэд байснуудыг мэддэг, яаж дуу идэг байснуудыг мэддэг. Тэгээ бүх түүхүүдээр мэддэг болохоор ингээд амар дотн найз шиг санагдаад шүү дээ. Одоо ингээд харж марахаар амар дотн тайсны ард мар таарлахаар амар гоё те. Ингээд бүр багынхаа бүр амар дотн найзуудтайгаа уулзж байгаа юм шиг тэрвэлдээл ингээд гоё юм яриад ингээд тэдрийг харахаарч те нүд нь ингээд сэрэгцэн. Ингээд баярлцсан ингээд хөөрхөн байгаад байгаа байхгүй. Тэгэл тухайн ерөнхийдөө үеийнгийн хамтлагууд маань бас гоё дуунууд хийдгээс шүү. Тий. Бид нар болохоор ерөнхийдөө жоохон манай темп бол ерөнхийдөө жоохон начигнаа авчдаг гэсэн. Ямар хурдан үлдэг байсан юм бэ гэж би бодсон шүү дээ. Тий. Хурдтай л байсан. Тэгээд үеийнгийн хамтлагуудын бас гоё дуунууд байдаг. Тий. Одоо ч сонсох дуртай. Тий. Одоо ингэ би чинь сонсох дуртай дуунууд байгаа шүү дээ. Яг ингээл явгал гэж тухайн үедээ очсон юм шиг санагддаг шүү дээ. Тий. Дандаа өөртөөхөө одоо дуу сонсоод тухайн үед очсон юм шиг мэдрэмж бас авдаг ч гэсэн бас үеийнгийн хамтлагуудынхаа сонсохоо бас тухайн үед очсон юм шиг мэдрэмж. Чи ингээ хар хараасаа явчтай юм биш үү YouTube руу орохоор. Тий. Тэгээ all in heat-гээ сая 24 онд болсон шүү дээ. All in heat тэр чинь бас амар гоёс тий. Гоёс тий. Чи хөтөлсөн. Би хөтөлсөн тий. Тэгэхээр чи яг л нөгөө тухайн үед явж байсан хамтлагууд маань бүгд л дуулаад бүгд дандаа л хит дутаа бацд тий. Дандаа л бүгдээрээ хүмүүст хүртсэн. Тэгэл үеийнхээ найз нартай бас сая сүүлийн 1-2 жил доонууд нь буцаад хийдүүлээд байгаа юм биш үү? Тий, буцаад хийд болсон. Үхрийн дуу дахиад хийдүүлээд л шүү. Нөгөө дүүнерт одоо 20 настай хүүхдүүд чинь зарим сонсоогүй юм байна л да. 16 7 та хүүхдүүд чинь. Тэгвэл шинээр сонсоод үеийн гоё дуу байд юм уу? Үеийн гоё хамтлаг байсан юм уу гэдэг. Шинээр сонсож шинээр ингээд хийд болж байгаа. Тий. Тэгээд хуучны одоо хуучны гэж бас ярьж болохгүй те. Бид чинь бүр дээр үеийнхаас биш шүү дээ. Дунд үеийнх шүү дээ те. Бид нар чинь ингээд одоо тоглолт хийхээр битүү үзээд шүү дээ. Одоо яг үнийг хэлэхэд ингээд сүүлд ингээд амар дуунууд нь хэд болоод байгаа юм хэрэг тоглолтууд хийхээр үзэхгүй ч юм уу бас нэг уран бүтээлчд байна. Тэгэнгүүт яг тэр үеийн хамтлаг дуучид ингээд тоглолт хийхээр бүр
битүү үзээд 2 3 удаа дахиж хийж байгаа бас тохиолдлууд байна. Тэгэхээр би тийг юу гэж бодсон бэ гэхээр нэгдүгürt үзэгчд нь амар санчиж хоёрт бас дахиад нь доод үеийнхэн шинээр олж тэр дуунуудыг үнэхээр чанартай дуунууд бол дахиж хит болд юм байна л да. Олж сонсоод тэгээд дахиад шинэ фэнүүд гарч ирж байгаа гэсэн. Тэгээд тэр үзэгчдийн сонсогчдын тоон тийм олон байгаа гэж би анзаарсан. Тэг санагдсан. Тэгээд ер нь яг тэр үе ярихад тэгэл битүүл ярьж байгаа. Тэр үеийн урлаг уран сайхан дуу хөгжим бол бид яг хүүхд насны хамгийн гоё юус гэгээлэг үе дурсамжуудтай хамт явж байдаг шүү. Хүмүүсийн ч дээр дурсамжуудтай хамт яваад ах шиг байлаа. Одоо тэр флашн ч юм уу те хайрын нулимсыг сонссоод тэр үед нэг охинтой үргэлдэг ч юм уу те анх захаа үжижсэн үе ч юм уу те яг тэр 8 дугаар анги руугаа буцаж очдог ч юм уу. Тэр санагдаад идэв. Тэр дурсамжтай хамтдаа тэр дуунууд байгаа нь илүү үнцэн бүтээгээд байгаа. Тэнгүү тэр дурсамжаа сэргээх гэж тэр хамтлагийн тоглолтыг очиж үздэг. No name-ийн одоо тэр нэг дуун дээр нэг охинтой хамт машин дотор анхныхаа машин дотор голын ирэг дээр ингээ байжсэн залуу байж байгаа юм. Одоо тэр No name-ийн клипийг үзэхээр оргой тэр залуухан баст. Гэтэ одоо ч тэ залуухан мэл шүү дээ. Залуухан нэг юм шүү бийсэн те. Орой бана баг. Тэгээ татар матар клип зургаа байдаг шүү дээ. Амар. Тэгэл дурсамжгаа буцаачдаг шүү дээ. Нэр би чамаас нэг асууж байна. Одоо нэг рокет биш шүү дээ. Дундар хийцэн байдаг шүү дээ. Яасан бацаа нэг дорлоо. Чи нэвтрүүлгийг тэгээд үргэлжлүүлсэн шүү дээ. Халуусын дөрөв орчих. Эвтэйхэн дуусгах гэж байгаа. Үгүй яг тухайн үед тэгээд би анзаараад хахад хэрүүлж биш байсан юм шиг байна тий. Ер нь чи юм хийгээгүй шүү дээ. Яагаад тгээгүй юм бэ? Яагаад хийсэн юм бэ гэж юу? Тий. За би энийг нэрээ шууд хэлчихгүй шууд ярьчих уу. Rocket Bay буюу баяраг бит хоёр яаж би тэр хүнийг мэдэх вэ гэвэл бит хоёр нэг газар ажилладаг байсан. За. Энэ талаар хинж мэдэхгүй. Storm гэдэг UBS-ийн Storm гэдэг тоглоом тайлбарладаг нэвтрүүлэг үзсэн. Би Мишель агентлаг гэдэг хөтөлбөрчийн курст байдаг гэсэн бохгүй юу. Гэсэн чинь тийм миний хамгийн анхны ажил واخгүй. UBS Storm гэдэг нэг тоглоом тайлбарладаг юмд уншигч ажилд аавна гэд. Тэгээд би чинь 8 дугаар ангид ч л 7 8 дугаар ангид байсан байхгүй. Жохон бац. Тэгээ очисон. Тэр нэгдүгээр оролт идэгсэн. Тэгэхээр чинь тэр Rocket Bay баяраа тэнд нөгөө эвлүүлэгч жилөө нэг ажил идэгсэн. Нэг ахал идэгсэн. Тэр чинь 8 дугаар ангийн хүүхдэд бол их сургуулийн үнж амар том санагддаг. Санагдсан шүү дээ. Одоо бол тийм баг л. Тэгээд би чинь ингээд уншиж чадахгүй нэг тиймэрхүү байдлаар намайг санд юм уу гүм үү мэдэхгүй. Гэтэ санаж байгаа бол надад биссэн байх гэж би бодсон. Тэр нэг юм таньдаг нэг юм нэг гачин бацаан нүдэн дээр нь ингээл од мод болоод тоглолт моголт хийгээл те. Ингээл 2 3 тоглолт хийсэн. Тэ цамцаар гаргаал. Тэгээ нүдэнд нь багтаад байгаа ш тэр чинь ийм л хацаан байсан шүү дээ. Тэгээд тэр хүн нэг таньдаг болохоро дис хийсэн байж магадгүй. Би чинь тэр үед чинь би яга хариу өгөөгүй вэ гэхээр би чинь нөгөө сүүлийн тоглолтоо 2009 он за энэ чинь миний сүүлийн тоглолт моголт гээл амар сүртэй промошн хийгээл нэг тоглолт хийсэн шүү дээ би палс. Тэгчээд тэгээ би за ингээд дуулахаа боллоо гэдээ дуулахаа болцсон. 9 оноос. Тэгээ нөгөө Америк явах гээд нөгөө хилний бэлтгэл хийгээд хоёулаа хамтдаа хэлээ бэлтгэсэн шүү дээ. Тэрний чи үг би дуусгаж байна тэр тий. Тэгээ яг тэр бэлтгэл чи хамт явна мөн гэдэг одоо нөгөө сайхан Америк явна гэ гурлаа. Тэгээ Америк явна гэсэн. Тэгээ яг элчин сайдын өдрөө намайг нэг бэлдээрэл гэдсэн шүү дээ. Англи хэлээ бэлдээрээ нандаа л гэдсэн. Тэгэхээр би чи за бэлнэ гэж явж байгаа. Тэгээ тоглолт моголтой баах юм. Явж байгаа л. Тэгээ яг элчингийн өдөр орсон шүү дээ. Элчингийн өдөр ороод Валерон гэл. Англиар. Тэгж нэг элчингийн өвч нэг диффузертэй. Гэл тэгдэг. Юу ч ойлгохгүй. What гэл тэгж аахгүй. Тэгээд ороод тэгж what гэд би 2 удаа what гэж хэлсэн. Миний англи хэл бол ер нь what гэл. Тэгэл гэсэн чинь пассворд баг гэл буцаагаад өгч. Тэгэл за тэнцэг үл. Тэгээ гараа явж байсан баг. Тэгээ би чинь хилээ бэлдэж байгаа дуулж болохгүй болцоо. Тэгээд хилээ бэлдэж байгаа. Тэгээд Америк яваад тэгээ Америкт очсон. Бүр дуулахаа бол 2 3 жил өнгөрч байгаа шүү дээ. Би чинь нөгөө хил мэл муу
олигтой ажил олдохгүй пицца зөөцсөн. Пицца delivery guy хийцэн заяа. Би ч эхний 1 жил 2 жил пицца зөөсөн байхгүй. Тэгээ явандаа яг хөрхи лимузин гэж жолооч молооч хар ажил хийж байгаа шүү дээ. Тэгээ пицца зөөсөө явчихсан чинь манай нэг найз хөш чамд нөгөө Rocket Bay гэдэг хүн DC хийсэн байна гэдэг дүүхгүй. За би биш хөө би ч одоо дуулахаа 2 3 жил ямар балан юм дуулахаа болцсон хүн DC хийн гэсэн чинь хийцэн байна гэдэг. Тэгээд ингээ би чи яг YouTube-д бэргэдэг болсон маа шүү. Тэгээ ингээ очиод бүр ингээ үгийг ингээ хараад чи ялч бопо гэдэг ингээ байж байгаа байхгүй. Тэр за зөөр бопо байдаг л өөрөөсөө холдуулах гэдэг юм шүү. Холдуулах гэдэг. Ялчгүй би тэгэл юу байсан ш тэгэл тэр үед бас хариу мариуч хийгээгүй болсон юм байна. Үгүй ер нь бол би тэгээд ингэж одоо шууд ингээ үзэж дараахан бишээр хэлчихье. Нэгт би өөрийнхөө хийхийг одоо би хөтлөг шилдэг хөтлөгч болохоо хүссэн. Би тухайн үед ингээд тэр шилдэг хөтлөг шагналыг авсан. Жошуа нэрээрээ. Бобо гэд би жоохон хасаал мөрөөдсөн дөө би палас тоглолт моголт гэж амар том зүйл шүү дээ. Тэгээ 3 удаа тоглолт хийгээд ингээд хүн үзсэн. 3 цом гаргацсан. Би ингээд хийх юмаа төрүүлээд хийцэн. Тэгээд би ингээд дуулахаа боллоо гэж болцсон. Амьдралынхаа дараачийн ууцыг эргүүлээд тодорхой бүх юм цаг хугацаанд л явах хэрэгтэй эр хүний амьдрал. Тэгээ болцсон үед надад диссэн. Тэгээ тэр хүний тархин дотор би байсан болоод ямар нэгэн байдлаар өдөөлт өгсөн болоод тэр хүн надад диссэн, хийх шийдвэр гаргасан байх. Толгоон дотор нь байсан байх. Энийг тэр хүн хийж арилгаж чадахгүй. Тэгээ энэ ч өөрөө миний хамгийн том ялт байхгүй. Тийм учраас тэрэн дээр би дис хийгээгүй буцаагаад юм хийгээгүй ч онсон. Тэгээ хийсэн бол баг алуулах ч байсан баг. Тэр ч амар ариастай мэлээ. Үннийг хэлээ. Гэхдээ нэг асуулт байгаа. Үзэгчдээс болон одоо магадгүй үзэж ч магадгүй л те. Бобо гэдэг нэр Rocket Bay гэдэг хүнд жоохон ч гэсэн хэрэг болсон болоо. Тийм үгүй гэж хариулах юм бол тийм үгүй. Өөрөөр биш. Тэгэх юм бол тийм. Тэгэхээр Бобо гэдэг нэр хэрэг болсон. Олон хүнд танигдахад нь. Тийм учраас баг баярлах хэрэгтэй байхгүй. Бобо гэдэг нэрэнд. Энэ бол үнэн зүйл юм чи. Манай үзэгчдэд нэрээ тэмдээл гэж бодох байх. Чамаас зөндөл асуудал өгснө тухай дээ тий. Амар ядаргаатай байсан нэг хэсэг. Одоо бол гайг болцсон та. Нэг хэсэг яагаад яасан гэдэг. Тийм биш. Тэр үед нь ядчих та яг би нэг Америкт хармаар ажил хийсэн бүр гутармаар заримдаа эсвэл бүр уур мөрөдөг сээгүүдэндээ. Сүүлдээ ч ах тэгээд одоо ч бүр хүмүүс одоо л ойлгодог болсон л да. Одоо хүмүүс арай ухаантай болчихоо тий. Энэ ч бас нэг тодорхой хэмжээнд ийм байдаг болоод энэ хүн ийм дис хийнэ ч гэдэг юм а тий. Тиймэрхүү. Тийм л. Тэр ер нь бол над баг бүгд л тоо репродюс хийжсэн шүү дээ. Цэцэж дис хийжсэн, жийч дис хийжсэн. Одоо тэгээд мэдхгүй бас баахан л хүмүүс дис хийжсэн дөө. Тийм тухайн үед бас сэргэлэн байсан. Бид нар чинь одоо ингээл тоглолт моголтой тухайн үед ингээл продакшнтай хамтраад хийдэг гэсэн үл чинь ганцаар борц хөр хийдэг гэсэн шүү дээ. Би ч юу өөрөө менежерлээд өөрөө тайлбарлаад өөрөө маркетингээ хийгээд өөрөө дуулаад хизээ нэг бүр нэг бах нар хөдөлж байгаа юм шиг л ганцаараа бичгнүү өөрөө спонсорлоод өөрийгөө спонсорлоо тий. Тэгээ палс малс шин дүүрж мөрөгцсөн 2 3 тоглолт хийсэн 2 3 цом гаргацсан. Маргааш машин аваад унцсан ч гэсэн тий. Хэдүүлээ нэг анхны нэг машинуудтай болоо нэг зайсангийн тэнд бурхантай шиг тэнд зураг авахлаад лээ. Би ч нэг анхны тоглолт чи Реалд болж ирсэн. Би палс Реалд тэгээд за би ч нэг айцтай ганцаарх нь болохоор чинь за баг ирэхгүй бах та гэдэг юутай бай. Сэтгэлийн таглаатай бай, сэтгэл зүйтэй бай. Нэг 100 хүн л ирэх бах. 100 хүн ирчүүл тэр үе чинь ингээд шопинг мап биш ингээд авна гэдэг ямар ч хүлээж байхгүй яг амар болсон юм шүү тий. За тэдэн ирэх юм байна гэдэг баримжаатай байгаа шүү. Бид нар ч баримжаа авахгүй юм. Ирээл авдаг ч юм уу тий. Тийм л хэлсэн шүү дээ. Тэнгүү за нэг 100 юм 200 хүн ирчүүл гэж бодож исэн чинь юу бүр ингээд хүмүүс нь багтахгүй ингээд бүр 2000 хүн. Тэр чинь 1000 хэдэн зуун хүн л ордог гэсэн шүү дээ. Чи санджаа үстэй анхны Реалын босоо тий. Амар гоё байсан ш надаа. Тэгээд би маргааш нь тэгэд чинь би 19 настай. Бага штэ. Өөрөө бүх юмаа маркетинг аягээд заалаа түрээслээд 19 настай хүүхдээ ингээд төсөөлдөө тий. Бүх мөнгөө гаргаад ингээд яаж байгаа штэ тий. Заал түрээслэж ямар их мөнгөлөө тусалж байсан биз тий ард чинь тий. Би өөрөөсөө бүх мөнгөө гаргачихсан тий. Манай ах ихч болохоор надад нөгөө студ аваад өгчээсэн. Тий. Студийн спонсор хийчихсэн. Тэгээд студ чинь бас надад амар их нөгөө back
бэкап болж өгч байгаа шүү дээ тий. Студиээр ядаж хуралдаж чинь гэдэг юм уу? Дуугаа студиээр хийж чинь юм уу? Тэр бол амар юус. Гэтэ яг тоглолтын дээр бол би мөнгө зэлж байгаа. Өөрөө яг цугласан мөнгөөр л яаж хийжсэн. Тэгээ FM-ийнхэн амар их тусалж ирсэн надаа. Бас ингээд нөгөө үнэгүй реклам явуулах ч гэдэг юм уу. Тэг чи амар том тусан шүү дээ. FM рекламчаас амар хүмүүс төрдөг шүү дээ. Тэгээ та нар үнэгээрээ дуулна болно гэдэг чинь ингээд амар том тусал та. Хамтлаг дуурч бүгд л үнэгээр дуулж байгаа юм чаа. Тэгэл ингээд яг тэр өдрийг сандээ. Ингээд манай бабаах юу яасан заяа. Им тортой ингээ мөнгө яатсан. Тэгээ манайх богд ард байсан аахгүй. Тэгээ би тоглолтоод басаа би ч ууж мудгүй хөхтэйсэн штэ. Тэгэл ингээ гэртээ ирж байгаа аахгүй тоглолтынхаа дараа. Тэгсэн чинь ингээ газар ингээ юун дээр орны бүтээлэг гэдэг штэ. Бүтээлэг ингээ газар яаж байна. Баахан мөнгө асгацсан. Тэр чинь ингээ дандаа нэг 1000 500 мөнгө тийм л мөнгүүд байгаа штэ. Тэр 20,000 гарсан байсан юм уу мэдгүй. Баахан мөнгө. Тэгээ орой ч гоо тоолоо. Бараг 2 цаг тоосон байна. Тийм шүү дээ. Баахан жижиг мөнгө тоолоод тэгээд маргааш нь хагасаад ирсэн байхгүй. Тэгээ маргааш нь машин авчихсан шүү дээ. Тэгээ би машинаа унж сураагүй, унж мэд чадахгүй. Машин жолооны үлгтэй болсон гэдэг машин унж сураагүй байсан. Гэхдээ машин авчихсан шүү дээ. Тэгээ чи нөгөө эрт ажил биднээс төрүүлийн ажил хийгээд эхэлсэн байсан шүү дээ. Би ч 16 настайгаас л FM ажиллаа. Бас цагийн ажилд уягдаад үзсэн. Цалин байлгын хийн зах зугаас мэдэрсэн. Бид нар ч юм бол шууд 10 жилээс юу ажил хийж байгаагүй шүү дээ. Тэгэхээр чи илүү ажлын талбартаа гараад үз зарай эрт бие таацсан. Тийм хүүхд байсан байхгүй одоо харахад. FM намайг их муу зүйлээс холуур ойлгодог байсан билээ. Тэр үед чи яг нэг 18 9 20 тэгээд урлагийн хипхоп гэл тэгэхээр ингээл амар их гарч орох юмуд гарч ирдэг байсан шүү дээ. Тэрэнд чинь яг тэр үед чинь би ингээ FM хөтлөө сууж идэг байсан болохоор гараа гисэн ч гарч чаддаггүй байсан. Тийм цагт уягдаад. Тийм цагт баригдаад ажилд баярдаа. Тэгээд ер нь бол айгүй бас FM намайг зөв яг юм зөв одоо сахилгаттай амьдрал руу бас айгүйх оруулж ирсэн. FM дээр ер нь би баярлалтай маа. Joshua гэдэг нэрнтэй ч би. Чиний яг нэг FM-ийн хөтлөгч чи үуч нөгөө Live 104 Joshua гэдэг яг нэг солиоруулжсэн байсан шүү дээ. Одоо нэг 13-нд. Тэр үеч чинь. Одоо ч тагаа FM хөтөлмөр санагдаж шүү дээ. Тэгдүү те. Тэгээд санагдаад байгаа болохоор энэ подкастыг хийдэг байгаа байхгүй. Нэг энэ FM хөтлөг Санти чинь чиний шав байсан гэлөө. Тийм, манай сургалтын төв хөхт шүү дээ. Тэгээ Санти чи яа хамгийн хайртай шав. Чиний нэг 2 копи шиг хөр явж байдаг Сантиад үзчих юм дээ. Санти бас айгу авьяаслаг залуу байдаг те. Одоо тэр мамбо нэвтрүүлэг хийгээл. Тийм. Яг л тэр тухайн үе яг баг хамгийн дэлхийд дээр үлдсэн сүүлчийн хүн гэдэг шиг тэр нэг FM-ээс баг сүүлчийн үлдсэн Санти байдаг те. Санти чи хувийн FM-ээ уцаар яриад мэсгээ зэнжгээд төвшил мамбо замбоо явуулаад яг тэр тухайн үеийн FM гой сонирхолтой хөтлөгч нарын баг хамгийн төгсгөлийн юм шиг те. Чи анар төмөө хоёрыг санаж байна. Анар төмөө тийм. Тэр хоёроос өөр хүмүүс те. Одоо тэгээд бас хөөрхөн тэр Матилда, Аманда, Тамара гээл те. Баахан гадаад нэртэй. Тэгс нэртэй. Одоо тэгээ FM хөгжилж байгаа нөгөө одоо юу болсон юм шүү. Олуулаа ярьж мардаг болсон. Одоо нөгөө ямар FM байгаа лээ одоо нөгөө олуулаа. Тийм гой FM-уд байлээ. Бас нэг хэсэг чинь уналтанд орсон биз те. Одоо буцаад FM сонсдог болсон юм шүү. Сонсдог болсон уу те. Ялтын парад мараад ч одоо яваал идэв гэж. Тийм ялтын парад чинь олон жил явж байгаа шүү. Бас уухгүй те. Нэг ажлыг тэгж гой тууштай уухгүй дуртай хийн гэдэг чинь бас зөв. Тий зөв. Дээрээс нь тэр хүнээс маш их хариуцлага шаардж байгаа. Өөрт нь амар кайфтай байгаа шүү. Тий. Тин чи бас боли шантрыг гэсэн юм байгаа шүү. Тий FM хөтлөгч амар гоё шүү. Амар кайфтай шүү. Гоё гоё ажил та. Тий. Тэгээд ер нь тим гоё FM-ийн үеийг өнгөрөөсөн юм байна хэвлээ. Мессеж сент чатны үеийг бас үдсэн юм байна. Одоо битүү өөр өөрсдийн платформ дээр тавиал өөр өөрсдөө суугтай болсон биш үү тий. За ингээд өнөөдрийн маань подкастын түрээд өндөрлөж байна. Манай подкастыг зориулж ирсэн флаш амтлагийн ахлагч Нандад маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил төрөл, бизнес бүх зүйлд нь амжилт хүсье. За баярлалаа. Азараа бахархаж өгдөө шүү. За тэгээд хойдоо чамаг бас яриул зөндөөл юм ярих юм байна. Тий. FM-ийн алтан үе юм уу одоо тий. Стад яриад ойлгохоор баг яриалах юм шиг. За тэгээд ямарсан дуусгая та тий. За тэгээд ямарсан нэвтрүүлэг үзсэн, подкастыг үзсэн бүх үзэгч нартай одоо энэ оргогийн хамгийн сайн нөхсөөрөө юу. Үнэхээр дургу дуусгаж байна энэ удаагийн подкастыг тий. Үнэхээр батарейда баригдаж байна.
Тэгснэ нөгөө юу л 2 дугаар анги гэдэг л нэг тийм үргэлжлэл бигээд хайц. To be continued гэдэг үстэй. Тэг чичээл явуулж алчихвал. За баярлалаа үзэгчтэй. За шүү дээ.